Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Цагаан өрөөний эмхтэй. Зохиолыг бичсэн Орших. Миний ажил өрөөнд хоригдсан эмхтэйг ажиглаж. Нэгдүгээр хэсэг. Ажлын санал. Олон жил хийж ирсэн мөрдөгчийнхээ ажлаасаа шударга бусаар халагдваа. Намайг сэтгцийн асуудалтай болж цаашид хэрэг мөрдлөг хийж чадхааргүй болсон гинэ. Үүнээс болж би хэсэг зурх юмарсан ч удалгүй тайвширч энэ утаан саарл хотод амьд үлдэхийн тулд интернетээс ажлын зар гарч ирлээ. Хэд хэдэн боломжийн гэмээр ажлын зар бөглөж байгаад гэнэтхэн хажирхалтай зартай таарлдваа. Харуул ажил давна сарын 7 сая төгрөг гээд хаяг болон удасны дугаар үлдээжээ. Хараал идэгч. Энэ утаан саарл хотод зөвхөн тайчигчл ийм өндөр цалинтай байдаг байхаа. Миний ёрын зүн савин хөдлөв. Төрхөөс минь хойш надад нэгэн ёрын зүн савин байдаг байсан юм. Энэ зүн савинг маань хөдлөх, тоолонд нурууны минь шар ус босох шиг болдог бөгөөд яг ингэж зүн савинг маань хөдлөсөн бүх зүйлийн ард заавал ямар нэгэн ёрын муухай нууц байж таардаг. Би нэн даруй залгалаа. Зар дээр байсан хаягийн дагуу яваад очихлоо хотын гадна байрлалтай хувийн сэтгцийн эмнэлэг байх энэ. Гадуураас үрхий гихчийн өргөс тороор халхалсан галзуучуудаар дүүрэн байшин руу орох уу, байх уу хэмээн бодол болон зогсож байтал түрүү надтай утсаар ярьж энд дуудсан танил бөгөөд баргил ихэмсэг хоолой араас дуугарч. Оо, та юу? Цагаас эрт иржээ. Таныг хүлээж байлаа. Гэхээр нэргэн харав. Намайг дуудсан тэр нууцлаг ноёнтон бол эмнэлгийн захирал бөгөөд нэрийг нь Хадаан гэдэг ажээ. 180 см орчим өндөртэй саарл өнгийн үнэтэй хослол өмсөж үсээ арагшаа наан самнаж гялалц тал нь лагцсан сахлаа эрүүгээрээ нэг бав айтал нь ургуулсан ч ихэд сайхан засуулсан. Хоёр том алаг давхраатай нүдэндээ ёстой л язгууртан ихэс дээдсийн бардамнал омогшлыг харуулсан сүрлэгэр байл. Түүнтэй нүүр тулахын төд дийдэл тэр даруул өнөөх муу ёрын зүн совин маань хөдөлж нурууны маань шар ус босоод ирвэ. Тэгэхээр энэ новш гэмгүй хүн биш гэсэн үг. Намайг ийм бодол хийж байтал ноён Хадаа. За, ажилтайгаа танилцах уу гэснээ урдуур орон алхал. Ноён Хадаа шинхэн харуулын ажилтан болох надад эмнэлгээ сайтар танилцуулсан боловч үнэндээ байдаг л нэг хувийн эмнэлэг байна. Харин миний анхаарлыг эмнэлгийн дээд давхар ихэд татваа. Энд гаднаасаа цоочтой нийт 8 өрөө байл. Ноён Хадаа. За энэ чинь л миний эмнэлгийн хамгийн сонирхолтой хэсэг дээ. Өрөө бүрт жинхэнэ садист, алуурчд, галдан шатаагчд мэтийн нийгэмд онц аюултай өвчтнүүд байдаг. Ажилчид энэ давхрыг аврал гүйчүүдийн тасаг гэж нэрлсэн байл. Харин чиний ажил бол эд нарыг гаргахгүй байх. Гээд давхрын хамгийн бултанд нэгэн өрөөг зааж. Энэ ажлын чинь байр. Өрөөнүүдэд цонх байхгүй болохоор хаалгаар л гарч болно. Ер нь бол байна штэ. Эд нарын нэг нь яаж ийж байгаад хаалгаар гарлаа гэхэд зөвхөн чам тайл нүүр тулах байх. Тиймээс л чам шиг хууль хүчний байгууллагад ажиллаж үтсэн хүнийг ингэж өндөр цалинжуулан байж авсан хэрэг. Гэж хэлээд намайг дагуулan өнөө хөрөнд орлоо. Байдаг л нэг харуулын өрөө байсан тул би дэлгэцэн дээр юу гарч байгааг ажиглаваа. Эмнэлгийн бүх хийл камерчсан хэсгүүд болон ертөнцийн хамгийн аимшигт нүглүүдийг уйлдсан байж болох 8 өвчтөнг би олж гарав.
Гэвч тэр 8 өрөө 8 аюултай этгээд дундаас зөвхөн нэг л өрөө. Нэг л өвчтөн ихэд анхаарал татва. 8 дугаартай цав цагаан өрөөний голд суугаад зураг зурах цагаан өнгийн даашин зүмссэн нэгэн бүсгүй. Тэр бүсгүйг харсан миний өнөөх ёрын зүн совин хөдлөв. Гэхдээ өмнө мэдэрч байснаас тис өөр зүн совин. Бүсгүй ганцхан хараад сэтгэлд минь төрсөн тэр зүн мэдрэмж маань энэ удаа зөвхөн нурууг маанч биш бүр магнанаас минь хөлийн хуруу хүртэл хамаг биеийн шар үсийг босгож яг л чөтгөр харсан юм шиг болгож орхихон тэр. Урд нь хизээч ингэж байсангүй. Бусад 7 өрөөнд байгаа алуурчдыг хараад юу ч мэдрээгүй атал. Энэ бүсгүй л надад тийм ёрын муухай зүм мэдрэмж төрүүлэх нь юуны учир вэ? Энэ бүсгүй хэн бэ? Ингээд би тэр ажилд эргэлт буцалтгүй орохоор шийдвэ. Ноёнхаа даанч намайг дуртай ажилд авав. Ингийн тулд нэгэн нууцлаг гэрээнд гарын үсэг зурх хэрэгтэй болов. Энд би ямар ч сэжигтэй зүйл харсан хэнд ч хэлж чадахгүй гэсэн үг. Тэгээд ноён хадааныг явсны дараа шууд л ажилдаа орж өнөөх дийлдэшгүй зүн совинг минь хөдөлгөх 8 дугаартай өрөөг буюу тэр бүсгүйг би тасралтгүй ажиглав. Даанч зураг зурхаас өөр юу ч хийгээгүй. Бас зурсан зургаа хизээж над руу буюу камер руу харуулаагүй. Гэхдээ тэр бүсгүйд өнгөрсөнд нуугдах ямар нэг ёрын нууц байгаа гэдгийг зүн совин маань хэлээд байна. Хамгийн анхын зүн совин маань хөдөлсөн мөч дунд сургуульд байхад тохиолдсон юм л т. Өөрийгөө манай ангийг дааж авч байгаа шинэ багш хэмээсэн тэр халзан эрийн хачин залирхаг харцыг хараад нэг л биш зүйл хийсэн хүн байна гэж бодгдсон. Тэгээд өөрөө ч мэдэлгүй өдөр шөнөгүй тэр багшийг дагдаг болсон. Түүний гэрийнх нь хаалга өөрөөс нь дутхгүй ёрын зүн совин мэдрэмжийг төрүүлээд байсан учраас би нэг л өдөр хичээлээ шууд таслаад гэрт нь хулгайгаар ортол. Дөнгөж 9 нас орчимтай нэг жаахан охин орон дээр нь хүлээтэй хэвдэж байв. Цагдаа дуудсан. Охин чаврагдсан. Тэгээд эргэлт буцалтгүй мөрдөгч болохоор шийдэж энэ л ёрын зүм мэдрэмжээрээ би олон ч гимгүй арьсны цаана нуугдах яргчингуудыг барьж авсан да. Гэхдээ энэ бүсгүй үнэхээр тийм хүн гэж юу? Хэд хоног өнгөрсний дараа зарим нэг зүйл тодорхой болов. Энэ бүсгүй цагаан өрөөнөөс хизээж гардаггүй. Авралгүйчүүдийн тасагдах бусад өвчт нүүдч адилхан л т. Хоол идэх, бие засах, усанд орох, ариун цэвэр сахих зэрэг бүх шаардлага тэр өрөөндөө л амжуулдаг бөгөөд угаасаа ч өрөөний дотор заслыг тэгж тогтчулсан байв. Өдөрт нэг зэвсгэлсэн хамгаалагчдыг дагуулсан эмч орж ирэн юун мэдэгдэхгүй ногоон шингэн бүхий тариад бүсгүйн зургийг нь авч явхаас өөрөөр тэр цагаан даашинцтай бүсгүй хүн төрлөختөнтэй харилцаа тогтоодоггүй байна. Ямар их ганцаардал вэ? Хэмээн бодож зүрх шимширнэ. Яах вэ нөхөр цуст алуурчдтай ингэж харьцаж байж л оргох боломжийг нь хязгаарлаж эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангадаг байх. Гэхдээ энэ бүсгүй үнэхээр ийм зүйл хүртэх юу хийсэн гэж. Ингэж бодохдоо зэрэгцэн магадгүй бүсгүйн зурдаг зурганд учир байна. Гэх нэг нь таамаг ургал. Учир нь бүсгүй зураг зурж байхдаа нүд нь ухаангүй мэт гөлийж байгаад зурж дуусныхаа дараа гэнэтхэн ухаан алдчихад сэргсэн юм шиг нүрээс сэгсэрснэ. Зураг руугаа ихэд гайхсан нүдээр ширтдэг бай. Тэгээд юу зурснаа ойлгоод нэг бол баярлаж, нэг бол гунигэлдэг байв. Яг л огт ухаангүй байхдаа тэр зураг зурчихад ухаан орсныхоо дараа юу зурснаа олж харсан шиг. Бөөнөр онгод орсон үедээ далд мэдэрхүйгээр бусдын нууцыг нэвт шувт мэдж тэрийг нүүрэн дээр нь хилдэгч онгод нь гарч эргээд ухаан орох үедээ юу ярьснаа сандаггүй. Бүсгүйн ухаангүй байхдаа зурдаг явдал магадгүй бөө онгодоо буулган далдыг харах шиг онцгой хэрэг байх. Тэр зурагнуудад магадгүй далдын ямар нэг нууц шингэсэн байхаа. Гэвч үүнээс хойш хэдэн сар өнгөрсөн боловч байдал өөрчлөгдсөнгүй. Харин энэ хэдэн сарын хугацаанд би өөрийн ирэхгүй цагаан өрөөний бүсгүйд дасаж орхисон учраас яагаад ч түүнийг
үүрэ гэж дууддаг болчихвоо. Тэрнийг ёрын өдрөөс хойш үүрэгийн хувьд юмсд ордож эхлэв. Эмч орж ирэхдээ зөвхөн тариа тарьж зурсан зургийг нь л аваад явдаг байсан бол энэ удаа үүрэг өөрийг нь аваад явах энэ. Би бүр үнэхээр орох байхаа олж ядва. Даанч тэднийг зогсоох хүч чадал битгий хэл. Яагаад ингэж байгааг нас суугч ирэх надад байхгүй. Тэгэх гэж оролдвол үүрэг дахиж хизээж харж чадхааргүй болно. Там шиг л өнгөрсөн 3 цагийн дараа эрэхтэй ашиггүй. Үүрээ минь гинтсэнгүй. Харин гуниглсан байл. Яг л торонд хоригдож үхлээ хүлээн хэвдэх бяцхан туулаа шиг гих байх. Би торонд үхлээ хүлээн хэвтэж байдгийг яаж харагдгийг мэдэхгүй л тий. Гэвч хамгаалагчдад чирэгдэн гараад эргэж ирэхдээ үүрэгийн минь нүдэнд эрх чөлөөгүй гэдгээ хизээж эрх чөлөөтэй болохгүй гэдгээ ойлгосон гүн үнзгийн цөхрөлийн гуниг харагдана. Мөн тэрл үед эмнэлгийн новшнууд үүрээ дээр туршилтын дулаан шиг хүсснээ хийж гэдгийг би ойлгосон. Үүнээс хойш яагаад ч юм үүрэгийн зурсан зурагнууд урд урдынхаасаа хавилуу эхэрч хүч шаарддаг болж. Энэ нь өдөр ирэх бүр үүрэгийн минь сулранд ороодож буй царайнаас нь илт харагдах болов. Бүр зурсан зургаа хараад баярлах эсвэл гуниг л огч тэнхээгүй болоод ирлээ. Яг л би наажмаар муудаж амин гарч байгаа юм шиг. Даанч би юу ч хийж чадаагүй. Бүр хэдэн сар өнгөрсөн ч би юу хийхээ мэдэхгүй эсвэл хийж зүрхлэхгүй байсаар байв. Учир нь бүсгүйг 2 аргаар л эндээс гаргаж авах боломжтой. Нэгд бүсгүй дээр хууль бус эмчилгээ хийж буй гэдгийг нотлоод соллож гаргуулах. Гэвч тийм нотлохог жирийн харуулын ажилтан олж чадна гэдэг бүтэмжгүй хэрэг байва. Гол нь Монголын бохирдсон хууль хүчнийхэнд би огтоосоо итгэхгүй. Үүний оронд 2 дахь буюу оргуулсан нь арай дээр. Даанч ийм чанга харуул хамгаалалттай газраас бүсгүйг оргуулна гэдэг бүрч бүтэмжгүй мэт санагдаад байв. Эмч нар үүрэг авч явах болгонд түүний минь би яг л үхлийн өвчин туссан мэт муудаж эхэлсэнд бас бүсгүйн төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа би бараг л галзуурах шахаж байв. Тийм л там шиг өдрүүдийн нэг болсон тэр өглөө. Үүрээ намайг ирэхэд аль хэдийн сэрчгсэн баяр хөөр дүүрэн инээмсэглсээр зурга зурж байхан дээр. Удаан хараагүй тэрл жаргах тэнгэрийн хаяа адил үүрэгийн үзгэлэнд инээмсэглэлийг харсан би өөрийн ирэхгүй. Ашгүй. Сайхан өглөөг өгтчээ үүрээ. Хэмээн хэлчихл. Тэгтэл бүсгүй. Яг л миний хэлсэн үгийг сонссон мэт эргэн тойрноо хідэнтэй тойруулан харва. Тэгснээ өрөөнд буй камер руу хараад инээмсэглэх энэ. Яг л над руу харж миний үгийг сонссон мэт санагдав. Гэхдээ өрөөнд микрофон байхгүй болохоор бүсгүй миний үгийг сонсох боломжгүй шүү дээ. Гэсэн ч тэр өвгөн хугацаанд эрүүл ухаанаар бодохч зөвхөөгүй болсон би догтлон байж. Чи миний хэлсэн үгийг сонсчихлоо гэж үүрээ хэмээн асуув. Даанч бүсгүй хариу үйлдэл үзүүлсэнгүй. Зүгээр л зурга зурж эхлэв. Удалгүй энэ бүсгүйг галзуугийн эмнэлгийн өвчтөн гэдгийг сансан би гониглохын сацуу өөрийнхөө тэмгийг гайхлаа. Харин яагаад ч энэ өдрөөс хойш би камер руу хараад бүсгүйтэй юу ч юм ярьдаг болов. Өөрийнхөө амьдралын тухай, дуртай зүйлсийнхээ тухай, хайрын тухай, бас өөрийнх нь тухай бодож байгаа бүхнээ хичнээн их өрөвдөж, хичнээн их хайртай болсон тухайг. Тийм ээ. Өвдөгт нь өөрөө өвдсөн мэт болж, баярлахад нь дагаж баярладаг болсноор нэг л мэдхэд бүсгүйд дуурлжээ. Бүсгүйг сонсож байгаа гэдэгт итгэхийг хүсэж, хэрвээ үнэхээр сонсож байвал жаахан чадвараа сэтгэлийг нь дээрдүүлэх хэмээн санахдаа би түүнд сайн сайхан бүхнийг ярьж өгье гэж шийдсэн юм. Муухан шүлэг болон өгүүлэг зохиомор айддаг байсан болохоор тэрийг ээч уншиж өгдөг болвоо. Харин тэр өдөр зөвхөн үүрээд зориулж бичсэн нэгэн шүлгээ уншиж дуусгаад ажил тарах цагч болж яг явах гэж байтал гэнэтхэн үүрээ камер руу. Биш ээ. Яг над руу харснаа зурж байсан зурга миний зүг харуулах энэ. Үүрэгийнхээ зургийг анх удаа харж байсан болохоор чадхаараа сайхан үг хэлхийг хичээсэн. Цагаан өрөөнд хоригдсан үүрээ үнэхээр л миний үгийг сонсож байгаа юм шиг.
Чиний зураг үнэхээр үзэсгэлэнтэй юм. Хэрвээ бурхан ертөнцийг бүтээсэн юм бол бурхан гээ чин зураач байх учиртай. Харин чи бурхан байсан бол ертөнц илүү үзэсгэлэнтэй байх байжээ үүрээ. Тэгтэл тун удалгүй. Би тэр зурагнаас хачин зүйл анзаарсан юм. Үгс. Надад туслаач. Оршихо. Бурхан минь. Бүсгүй миний нэрийг яаж мэдсэн хэрэгв? Чихэна. Хоёр дугаар хэсэг. Аврал. Уг нь миний суух ажиглалтын өрөөнд микрофон байхгүй л дээ. Үүрээгийн хоригдох цагаан өрөөнд ч дуу өсгөгч байх ёсгүй. Байх ч шалтгаан алга. Байсан бол ноён хадаа надад хэлэх л учиртай. Тэгтэл үүрээ миний үгийг яаж игээд сонссон байна. Нэрийг минь мэдэж байна шүү дээ. Ингээд ч зогсохгүй. Үүрээ бүр намайг сонсдог гэдгээ мэдэгдэхийн сацуу аврал хэрэгтэй байгаагаа шууд л илэрхийлжээ. Өөрийг нь аварна гэдэгт минь ингэтлээ итгэж байна гэдэг чинь миний өөрт нь дурлсан бүх зүрх сэтгэлийг сонссон гэсэн үг. Үүнийг бүр ноён хадаан гих тэр нууцлаг бас аюултай этгээдэд ч мэдэгдэхээсээ айсангүй. Энэ камерын бичлэгийг мэдэж ноён хадаан үзчил таараа. Тэгж байгаа гэдгийг нь би тэр хараал идсэн муу ёрын зүн совингоор мэдэд байна. Бас үүнээс ч долоондор зүйл нь үүрээ яг одоо ийм амархан баригдахаар улаан цайм аврал ирж байна гэдэг. Удахгүй түүнд ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдохыг мэдсэн учраас тэр. Дахиж хугацаа үлдээгүй болохоор энэ мөчөд аврал ирсэн нь гарцаагүй. Одоо л би үүрийг аврахгүй бол өнөөх новшийн эмч хамгаалагчдаа дагуулan хурч ирээд түүнийг минь дахиж ийн аврал ирж чадхааргүй болох. Мэдээж намайг тэр дорн яг одоо ажлаас халах нь тодорхой. Тэгэд би дахиж эмнэлгийн хашаагаар өнгөрөх хэрэггүй бол. Тэгчвэл нууцаар эсвэл хүчээр нэвтрэх хэрэг гарна. Харин тэр олон буута зэрэг өндөр торон хашаагаар нэвтрэн гэдэг. Тэгэд өвчтөе бүсгүйг аваад буцаж гарна гэдэг үнэхээр тийм боломжгүй зүйл. Тэгэд ч төлхүүр байхгүй байж яаж ч өрөөг онгойлгоно гэж. Төлхүүр нь тэр цагаан өрөө рүү орж зургийг авч явдаг эмчт л байгаа. Гэхдээ яг эмчд байгаа төлхүүрний тухай бодмогц үүнтэй зэрэгцсэн сайхан санаа орж ирлээ. Эмчээс төлхүүрийг олж авах хэрэгтэй. Мөн ийм бодож байхдаа би нэг хачирхалтай зүйлийг анзаарсан. Үүрэг улаан цайм эмнэлгийн камерыг ашиглаж тусламж гуйснаас хойш өдийд тэр цагаан хувцастай хамгаалагчдын хинэнч үүрээ дээр хурч ирсэнгүй. Даанчтэд хизээ нэгэн цагт мэдгэл болно. Надад цаг алгах. Хэдхэн өдрийн дотор л түүнийг аврах ёстой. Яахав чамлахаар чангатдаг гэж яг одоо биш харин төлөвлөгөө гаргах, зөв үйлдэлүүдийг хийх хэдэн өдөр гарлаа гэж баярлах хэрэгтэй. Тэгээд би үүрэг аваад шууд хулгайгаар хил нэвтрэх болно. Хойд солонгосчууд Монгол улсын хилээр хятад талаас хил нэвтэрч чадаад байхад бид хоёр яагаад чадахгүй гэж. Намайг ийм бодол хийлж байтал өнөөх хамгаалагчдын нэг хаалга онгойлгож явах цагч нь боллоо оршихоо хэмээн хэллээ. Одоо би эмчээс төлхөр авах ёстой. Ер нь өөрч зүйсдэр тусламж авах хэрэгтэй. Тэгхийн тулд хангалттай сайн сүрдүүлэх ёстой. Харин азар тийм хэмжээний сүрдүүлэг хийж болохгүй. Нууц тэр эмчид байгаа гэдэг нь миний зүн совинд мэдрэгдээд байгаа. Яг л анх сургууль байхдаа тэр шин ирсэн багшийг ямар нэг новшийн зүйл хийсэн гэдгийг зүн совин минь мэдэрсэн шиг. Тэр багш хүүхэд хулгайлж хүчирхийлдэг итгэхэд байсан шиг энэ эмч магадгүй бүрч долоон дор зүйлийг өнгөрсөнд хийсээр ирсэн гэдгийг зүн совин минь мэдрээд байв. Тэрнийг нь олохын тулд би тасралтгүй дагах учиртай. Үүнд бас нэг аз тохиосон нь тэр эмч бид хоёрын ажилдаа ирэх болон явах цаг хоорондоо ижилхэн тул ажлаас бусад цагаар тасралтгүй дагах боломжтой байв. Мөн эмнэлгийн бүх хэсэг камерчсан
Тэр камернууд бүгд харуулын ажилтан болох миний хараан дор байдаг учраас эмнэлэг дээрч гэсэн тэр надаас мултрахгүй. Тиймээс ажил дээрээ байхдаа би эмчийн явсан газар болгоныг камераар дагуулan харж эхлэв. Харин ажлаас тарсны дараа араас нь дагахад өөрийнхөө биш, харин нэг түрээсийн машиныг авч яваад хэд хоног даглаа. Гэхдээ эхний 3 өдөр би тэр эмчээс юу ч олсонгүй. Гэр бүлтэй ажил хэргийн хооронд л явах уйдгартай амьдралтай эр шиг л санагдаж байна. Харин 4 дахь өдрийн орой мань эмч ажил гэргэсэн маршрутаа зөрчиж шалуур тийшээ явбаа. Дэлгүүрээс идэх юм аваад гэр хорооллын нэг хашааны өмнө зогсоод удаж гарч ирэхдээ дэлгүүрээс авсан уудтай ямаа үлдээсэн бололтой гар хоосон байв. Бас тийм гарч ирэхдээ яг л бод итсэн боохо шиг өмдөө татсаар гарч ирсэн хашааны завсраар харагдал. Өөрийн ирэхгүй миний муу ёрын зүн савин төрөөдөл явчихв. Сургуульд байхад халзан багшийн гэр надад хэрхэн муу ёрын зүн савин дөрвж байсан шиг. Тэгээд багшийн гэрлүү нороод хүчндүүлсэн 9 настай охиныг олсон. Энэ байшин гаасч ямар нэг ёрын зүйл олно гэдэгт итгэлтэй байсан учраас явсныхан дараа би тэрхүүр тааруулж байгаад тэр хашаанд байсан тоосгон байшин руу орвоо. Миний зүв байсан. Маргааш өглөөн нь би отолт хийв. Ноён хадааны сэтгцийн эмнэлэг хотоос гарах замд байдаг болохоор би машин нь осолцсон хүн болж жүжиглэн эмнэлэг болон Утаан Саарал хот хоёрын хооронд байрлах хээрийн замд эмчийг хүлээл. Удалгүй эмчийн машин ч хүрээд ирвэ. Би чадхаар хаал осолд орж гэмтсэн хүн шиг жүжиглэж ээлгээ барин ихвэрч доглон алхсаар ачааны машины урд хөндлсөн зогсоод. Туслаарай хэмээн хашгирл. Намайг гинэтхэн гарч ирсэн болохоор жолооч өөрийн ирэхгүй тоормонзоо даран зогсоод машинаасаа гарч ирэн над руу уурлаж хятад аялгаар. Алва. Замааса залва. Чиний яасан багч надад хамаагүй. Хэмээн зандарсаар ширүүнээр алхаж ирээд намайг түлхэх гэж оролдох тэр лагшинд цахилгаан борохоогоор манартан цохиулж хөдөлж чадахгүй болмогцсон өргөсөөр машиныхаа кабинд оруулж ирвэ. Энэ үед эмч өнөөхөл зэвүү муухай хятад аялгаар. Надаасаа мэдээлэл салгаж авах гэж оролдовоо. Насны чин гарсаа шоо. Намайг хүснээрээ тамалаа. Бүр алсан ч болно. Гэр бүлийг маань чхөнө. Гэхдээ дараа хадаана захирал юу болсныг мэдэх болно. Хэмээн бардмаар өгүүлэн чангаар хөхөрч гарахт нь би утсаа гаргаж ирээд нэгэн бичлэг үзүүллээ. Тэр бичлэг дээр өнөөх байшин дотор 16 орчим насны 3 монгол охиныг энэ хятад новш хэрхэн харгасаар зодож дарчлааж хүслээ хангаж байгаа нь доостод гарсан байна. Намайг ийн хэлмэгцэл өнөөх бардам амтай хятад новшийн хийн гарсан шаар шиг л шалжив. Ойлголоо. Юу хөсөн нэг чинь хийя. Тийм шүү. Миний хэлсэн бүгдийг хий. Асуусан болгонд хариул. Тэр новшин ногоон шингэний тухай мэдхүү гэвэл эмч. Мэдэлгүй ахва. Тэр шингэнийг чинь би хийсэн юм аа. Хэмээн хэлхэнтэр. Эмч үргэлжлүүлэн. Завхана манай үе удамда дамжигдаж ирсэн шидийн бэлтгэл байгаамаа. Би чамада тэр шингэний тухай олон зүйлийг ярьж өгч чадахчаа. Чиний хувьд мохор сүсэг шинжтэй зулыг нэг бүршин сонсгон чамд ядаргаатай санагдах баха. Тимаса зүгээр л ингэж хэлий. Хэрвээ чамд ямар нэг Европосын авиас бэлэг байдаг бол тэр шингэн чиний авиасыг өмнөхтэй чинь харьцуулахын аргагүй ихээр нэмэгдүүлэх болно. Хэмээн галзуу хүн шиг хачим ярьсан ч худал хэлсэн гих шинж алга. Бэ. Тэр тарианы учир ийм байж. Тэгвэл та нар яах гэж тэр 8 дугаар өрөөний өвчтнийг авч явдаг юм? Юу хийдэг юм? Хэмээн асуувал эмч. Тарилгаас хэд дахин илүү хүчтэй амжилгаа. Гэхдээ би үнэс цаашаа юу ч мадахгүй. Эмчээс олигтой зүйл мэдэж авч чадахгүй гэдгээ ойлгосон би. Цаац. Угаасаа надад илүү зүйл мэдэх шаардлага алга. Миний хүсэж байгаа зүйл болоо. Би зүгээр л 8 дугаар өрөөний эмэгтэйг аврах хэрэгтэй байна.
Харин чи тэр төлөвлөгөөнд минь туслах болно. Хэмээн хэлхийг минь сонссон Хятад тэр бүр гайхаж. Юуганава? Хэмээн асуувал би. Сонсныг чинь хэл. Гайхах явдалгүй. Ахиж олон үг хуцвал чамд өвдөлт гэж юу байдгийг мэдрүүлнэ шүү. Олон үг хуцаад байлгүй. Миний төлөвлөгөөг сонсоодох. Эхлээд энэ зүгхийг харуулаар өгүүлэх хэрэгтэй байна. Гээд би нэг зүгт үндэгл. Хятад новшиг бишээ. Эмчийг суллаж явуулаад ажилдаа ирлээ. Жирийн л нэг ажлын өдөр өнгөрөв. Харуул ирж хаалгыг онгойлгож өгсөн нь над руу ойртоод нууцаар өнөөх зүнхийг мань дамжуулна. Эмч явууллаа. Гэснээ яваадаг. Цүнхийг шалгаваа. Миний цуглуулсан зүйлс бүрнээрээ байна. Хятад ирж хэлсэндээ хүрв бололтой. Удсангүй генетхэн тог тасарваа. Хятад ирж яг цагта барилгын тогийг тасдаж чадлаа шүү. Одоо ямар ч цагиргаан хэрэгсэл ажиллахгүй. Камерын бичлэг тасалтна гэсэн үг. Мөн тэр давхарт ямар ч хамгаалагч байсангүй. Харин давхрын буланд байрлах цагаан хоолой гор. Барилгын үүдэнд дэлбэрэлт гарлаа. Бүх хамгаалагчид яаралтай үүдэнд халдагчийг зогсооно. Хэмээн тушааж байна. Өнөөх түрээсийн машинд 40 литрийн савтай газ суллаж орхиод яг хэрэгтэй утсаа тасдчихсан. Тэр машин түлхүүрнийхээ товчлуураар хөдөлгүүрээ асаадаг болохоор түлхүүр дээрх товчлуурыг дарангууд тэр утсанд галаа болцож машин шууд дэлбэрэх учиртай. Мөрдөгч байх үед минь миний хэрэг дээр нь ажиллаж байсан нэг ал уурчин хохирогчоо ингэж хөнөөж байснаас нь санаа авсан хэрэгэлдэ. Тэр нь амжилттай болж машин үнэхээр дэлбэрсэн бололт. Тэгээд юу болсныг мэдэхгүй байгаа хамгаалагчид тийшээгээ шавж байх хооронд 8 дугаарыг хаалган дээр очив. Эмч хаалгыг онгорхоо орхисон байх ёстой. Бас хонглын төгсгөлд байх цонхны төмөр хаалтыг ч сулалсан байх учиртай. Тэгээд би цүнхэнд байгаа олсон аваад онгорхой цонхоор гарган бэхэлж унжуулаад өөрөөтэйгээ хамтдаа хашааны арын хэсгээр зугтана. Элмитер төлөвлөгөөгөө ахин нэг удаа толгойд төсөөлж байгаад гарав. Тог тасралт болон дэлбэрэлтээс болж айсан хүмүүс хонглоор нэг шуугилдан гүйж байх яг тэр үеэр би амжиж өнөөх аврал гүйчүүдийн тасагт хүрлээ. Коридорын хамгийн цаана байрлах 8 дугаартай өрөө онгорхой байв. Яарсандаа бас догдолсондоо ухаан алдах шахам зүрхэн цохилж хар хурдаараа гүйсээр хаалгаар шагаатал өрөөнд хинч байсангүй. Хэсэгтэй л чихмэн шуугиж гадны ямар ч чимээг сонсож чадахгүй болтлоо цочирдов. Урам хугаралт эсвэл юу болоод буйг ойлгохгүй байгаадаа сэтгэл гутрах эл хоёр сэтгэл хөдлөл намайг дотроос минь хэмлэх шиг л болов. Гэлээгэд яалтай били. Юу ч хийж чадахгүйгээс хойш дэмээл босод хүмүүсийн адил эмнэлгийн үүдэн дээр очлоо. Хамгаалагчид өнөөх халдагчийг олох зорилготой хэсэг шалгалт хийсэн ч олигтой зүйл олоогүй тул өдрийн ээлжнийхнийг тарав. Тэгэд гэртээ харлаа. Одоо энэ гэр юунаас ч илүү хоосон хүндий үл таних газар шиг санагдаж байна. Ийм зогсож байтал гэрийн минь хаалгыг хэн нэгэн тогшхон сонсогдвоо. Юу ч бодолгүй хаалгаа тайлв. Тэгтэл хаалганы ард зогсож байсан хүнийг хараад зүрх минь зогсох шахаж, нүд минь ухархаанаас унах шахан бүлтгийж өөрийн ирэхгүй. Үрэ. Чи юу? Хэмээн амалтлаа. Тийм ээ. Хаалганы цаана үрэ. Өөрийн биеэр зогсож байх нь тэрэ. Чихэна. 3 дугаар хэсэг. Хаалганы ард үүрэг зогсож байгааг харсан би. Эхэндээ хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Харин үүрээ өнөөхөл жаргаж буй тэнгэрийн хаяа мэт сайхан нэмсгэллээрээ инээснэ. Тэгэхээр чи намайг үүрээ гэж дууддаг байх нэ? Хэмээн асуув. Энэ үед би олон юм бодох завдалгүй. Үүрээгийн тохооноос татан оруулаад дээрээс нь доош сайтэргийгчин ширтэл. Тэр бол гарцаагүй үүрээ мөн байна. Тэгээд зогсохгүй өнөөх цагаан даашинсны хооронд энгийн лэмхтэй офисын хослол өмсчээ. Яг л ажлаасаа дөнгөж тарсан хүн шиг. Харин үүрээ сая миний угзарч орхисон тохооныхоо махыг барилан ярваж.
Яа л та. Өвдөж штэ. Гэснэ тайван өнгөр. Яасан бэ? Яагаад ингэтлээ догтлж сандраа? Хэмээн асуухад одоо хүртэл эрүүл ухаанаараа бодох сөхөөгүй байсан бэ. Би чамд аврал хэрэгтэй гэж бодсон гэв. Яагаад? Чамайг хоригдл гэж бодсон болохоор. Юун хоригдл? Би чинь зүгээр л тэр эмнэлгийн өвчтөн шүү дээ. Өдрийн цагаар эмчлүүлээд оройн гэрлүүгээ харж амардаг. Гэрлүүгээ харж амардаг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи чинь авралгүйчүүдийн дасгийнх биз дээ. Тэр дасгийн өвчтнүүд гарах хориот. Мөн л дөө. Гэхдээ би бусад 7 өрөөний өвчтнүүдтэй адил аюултай итгэхэд биш ээ. Өвчин маань хөдлөх хүртэл шүү дээ. Нарны гэрэлтэй холбоотой өвчин байгаа юм. Тиймээс би албаар тийм нар тусдаггүй. Байгалийн гэрэлгүй өрөөнд эмчилгээгээ хийлэгдэг юм аа. Бас саяхнаас л эмнэлгээс шөнийн цагаар гарч явах эрхтэй болоод байгаа. Тэгвэл тэр зураг ямар учиртай? Хэлээд байна шүү дээ. Тэнд би зөвхөн эмчлүүлдэг гэж. Ноён хадаа намайг хамгийн тайван нөхцөлд зураг зурж байхдаа айжмаар эдгэрч байна гэж хэлсэн. Тийм гэж юу? Чиний царай өдөр бүр гундаж дороотож байсан. Яг л айжмаар өгч байгаа хүн шиг. Албаар тэгж хүчтэй эмчилгээ хийлэгдэх болсон юм аа. Үүнээс болж аимшигтай өвдөлт мэдэрч зарим нэг гаж шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ одоо намайг харалтаа би зүгээр л байгаа биз дээ. Харин ч үүний хүчинд л шөнийн цагаар чөлөөтэй явах эрхээ олж авсан. Ойлголоо. Яагаад эндэрсэн юм? Чиний төлөө. Миний эмч чамайг өөрийг нь сүрдүүлсэн гэсэн. Зогсоохгүй бол илүү аюултай үйлдэл хийж мэдхийг ч надад анхааруулж хэлсэн. Яагаад миний төлөө гэж? Хоёулаа нэг ч удаа уулзаж байгаагүй биз дээ. Ингэж өөд өдөөсөө харж уулзаж байгаа тохиолдол бол анхныхаа. Гэхдээ чи намайг хардаг. Би чамайг сонсдог. Бас үүнийг чи бид хоёулаа мэдж байгаа. Чи намайг сонсох боломжгүй биз дээ. Өрөөнд чинь нууц камер болон дуу хураагур байдаг. Ноён хадаа хүнд ч хизээч бүрэн дүрэн итгэх хүн биш шүү дээ. Тэгвэл би чамд анх юу гэж хэлсэн? Сайхан өглөөг өгтөж гэж хэлсэн. Дараа нь чи надад өөрийнхөө тухай, намайг хэрхэн хайрладаг тухай бас өөр олон сайхан зүйлсийн тухай хэлсэн. Чиний хэлсэн тэр үгс намайг өдөр ирэх бүр улам дээрдүүлэх шиг болсон. Сүүлчийн асуулт. Намайг хэлэхэд бүсгүй инээмсэглэсэн. Яах гэж өөрөөс чинь аврал ирсэн тухай чи асуухыг хүссэн байх. Энэ бол миний өвчөө. Би сэтгэл хуваагдaltaй. Өдрийн цагаар тэр цагаан өрөөнд зураг зурж суудаг эмэгтэй болон одоо чиний өдөөс чиртэж байгаа хоёр хоёулаа өөр хүмүүс. Бас миний жинхэнэ нэрийг үүрэ гэдэггүй. Гэж хэлээд сүнхнээсээ эргэний өмнөхөө гаргаж ирээд үзвэл. Гарцаагүй түүний дүр төрх тодоос тод дурайж байна. Нэрийг нь ч үнэхээр үүрэ гэдэггүй ажээ. Бэ. Тэгэхээр чамайг ягаан сарна гэдэг байх нэ. Хэмээн асуувал тэр бүсгүй. Тийм ээ. Яахав хүмүүс ягаан л гэдэг юм. Гэхдээ чи хүсвэл намайг үүрэ гэж дуудаж болно. Гэвэл би. Миний хувьд чи өөхөх хүртэл минь үүрэ чигээр үлдэх байх. Гэвэл үүрэ. Тийм дээ. Ялгаагүй л би юм чинь. Гэж хэлснээ уруул дээр минь үнсгэн тэр. Би тэр үнсэлтэнд нь дорхноо л мансуурсан боловч одоо ч гэсэн сэтгэлийн мухарт нэг хар зүйл бугалсаар байсан учраас үүрээ хөнгөхөндүүлэхэд. Яагаад ингэн гэж? Чи бид хоёр бараг л танихгүй хүмүүс шүү дээ. Гэвэл үүрээ. Үнэн дээр харин чи бид хоёр л хинээс ч илүү нэг нэгэ мэддэг биш гэж юу? Чи намайг харсаар би хоолойгч нь сонссоор чамд дурлсан. Эрэгтэй хүн харж дурладаг, эмэгтэй хүн сонсож дурладаг. Энд ямар ч үл таних зүйл байхгүй. Гэснээ үргэлжлүүлэн уруул дээр минь үсэл. Өнөөх зүйл бугалсаар байсан ч надад дахиж эсэргүүцэх шалтак хүч хоёрын аль нь ч байсангүй. Гэмт хэрэгтнийг сүрдүүлж бүхэл бүтэн эмнэлэгт халдлага уйлдэж цоврал ал уурчинж байж мэдэх галзуугийн өвчтнийг оргуулах гэж оролдсон энэ хэцүү өдрийн дараа үзэсгэлэнтэй бүсгүйтэй бүр
олон сарын турш харж дурлаж явсан бүсгүйтэйг шөнийг өнгөрөөхөд яагаад болохгүй гэж. Би шууд л бүсгүйг цээжин дээрээ өргөд унтлахын өрөөндөө аваачин өдөн хүнжил рүүгээ шидэж орхиод дээр нь гарan хувцсыг нь тайлж эхэлвэ. Гэсэн ч хэдэн цагийн гал халуун үүлэн борооны үйлийн дараа цээжийг мэндэрлэн унтах нүцгэн бүсгүйг ширтэн хэвтэгтэй. Чи үнэхээр үүрээ мөн үү? Хэмээн асууж байж чадахгүй бай. Өглөө болвоо. Үүрэг хөхөвчөө зүүж байхыг нь харсан би. Хоёулаа нэг газар очих юм чинь би чамайг хүргээд өгөх үү? Хэмээн асуул. Үүрээ эргэж хараад инээмсэглэв. Би өвчтөн шүү дээ. Харин чи эмнэлгийн ажилтан. Чи бид хоёрыг ийм харилцаатай болсныг ноёнхадаа мэдэж болохгүй. Хэмээн хэлвэл би. Би эмч биш шүү дээ гэж гомдолтой дуугаар хэлвэ. Үүрэгийн хөмсөг баг зэрэг зангарч. Ноёнхадаа ийм зүйлийг хизээч зөвшөөрөхгүй гэснээ нэмсэглэж. Яагаад намайг хүргэж өгөхийг тэгтлээ хүсэж байгаа юм бэ? Хэмээн асуувал би. Чамайг одоо явчихвал 9 цаг хүртэл дахиж харж чадахгүй шүү дээ. Гэвэл бүрч хөвгчлөлтөөр нэмсэглэж. Надаас салж хагцыг тэгтэл хүсэхгүй байгаа бол би танад нүгэл ирэх юм уу? Гэхэн тэрэ. Магна тэнийг эдэл явчихсан тул хэлсэн үгийг нь дор нь хөлгөн авч. Чи амлсан шүү. Гэвэл инээмсгэлсээр духыг минь зөөлхөн үнэрлээд. Амлж гинэ. Бас дараа намайг идэрсний дараа хоёулаа гэрлэн шүү. Гэхэн тэр. Хамгийн сайхан өглөөг угтсан би яг 9 цаг гэхэд дэлгэцийн ард суул. Тэгтэл тэр сайхан өглөөг нэг л зүйл боснуулва. Цагаан өрөөнд буй үүрэгийн сольдож гүйцсэн дүртөрх. Хэзээ мүдгүй үхэн дөхсөн хүн шиг. Саяхан миний духан дээр үнэрлээд инээмсэглэж байсан атал одоо үхлээ хүлээж буй мэд царайлах нь юуны учир вэ? Би бүр гайхаж. Чи зүгээр үү? Хэмээн асуусанд бүсгүй ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Өжигдөрхөн л хэлсэн үгийг минь сонсдог. Сонссон болохоор дурлсан хэмээн хэлсэн атал. Одоо болохоор сонссон дүрч үзүүлэхгүй байна. Би багтарч үхэхээ шахсандаа бүр өнөөх хэлсэн нууц камер сонсох төхөөрөмж хоёрыг хайж эхэлвэ. Удаж түдсэн ч үгүй ол. Тэгээд болгоомжтойгоор байршилтанд буцаагаад хийчих. Бүсгүй үнэхээр миний хоолойг сонссон. Тэгсэн чинь одоо намайг хинч биш байсан юм шиг өчигдөр бид хоёрын хооронд болсон зүйл юу ч биш юм шиг аашлаж байна. Тэгэхээр өвчнө нь энэ юм гэж юу? Үнэхээр одоо цагаан өрөөнд байгаа энэ үүрээ өнөө өглөөхөн миний унтлагын орон дээр суугаад над руу нэмцэглэж байсан тэр үүрээ биш юм гэж юу? Сэтгэл хуваагдал гэдэг нь энэ байх нэ. Би бүтэн өдрийн туршид үхлээ хүлээж буй мэд цөхрөн хэртэх үүрэг ширтэн өөч бас цөхрөлд автсаар өнгөрөөвөө. Харин гэрлүүгээ харсны дараа үүрээ өнөөх гайхалтай мишэлээ тодруулсаар хурч ирээд. За би ирчихлээ. Хэмээн хэлэхэд араас нь нүүлгэлтийн ажилчид хувцс тавилгыг нь зөөж оруулаад байрлуулж дуусчаад яваад өг. Тэршин бид хоёр дахь яадал загас наадуулсан. Дараа нь цээжийг минь дэрлэг хэвдэх үүрэгээс би. Үнэхээр тэр цагаан өрөөндөх үүрээ чи мөн гэж юу? Гэвэл үүрээ биш гэдгийг нь би чамд хэлсэн шүү дээ. Гэхэн тэр. Йоо. Сэтгэл хуваагдал бол яг л нэг биед хоёр сүнс оршихтай адил гэдгийг чи мэднэ шүү дээ. Гэхдээ сони. Одоо байгаа чи амьдрах итгэлээр дүүрэн. Харин тэр үүрээ өөрийнхөө гониг төгсгөлтэйгөө эвлэрсэн юм шиг л. Үүрээ хариу хэлсэнгүй. Би нэг л мэдхэд унтаадаг. Шөн би яагаад ч юм сэрчихлээ. Биш ээ. Яагаад ч юм гэж хэлэхэд зохимжгүй. Мэдээж хэнийг намайг дуудаж эсвэл татарч сэрээгээгүй. Зүгээр л өөрөөс ирсэн. Гэхдээ миний сэрсэн шалтгаан бол урд хожид мэдэрч байсан хамгийн чанга сэрүүлэг шиг л цочоон сэрээсэн. Энэ бол миний муу ёрын зүн совин байлаа. Тэр муу ёрын зүн совин маань яг л чихэн дээр хашгирч буй мэд тодор мэдрэгдэж сэрэж аимшиг дамтан хажууд чинь байна. Босоод амиа хамаа гэгшгэл нүдэж байсан юм. Тэгээд нойрноос сэрэхэд ямар нэг ёрын муухай амтан хажууд минь байгаа мэт мэдрэгдэж өөхлийн айдас давтан нүдээж нээж зүрхэлсэнгүй.
Гэвч тэр ёрын амьтан чухам юу болохыг ямар гэж ёрын амьтанд алуулах гэж байгаагаа мэдэх ёстой байсан тул зовхоо айж ухан нэгэд нүдэ нэгэд хажуу тийшээ харав. Үүрээ хувцас өмсөөгүй нүцгэн чихтэй. Яг л зэрлэг амьтан шиг дөрвөн хөллөөс суучихсан. Яг над руу гөлөрч байхан дэрэ. Тийм ээ. Гөлрөх гэдэг үг л үүнд тохирно. Цус дараатан л идэх гэж байгаа хоол руугаа ингэж гөлөрдөг байх. Үүрээ бүр яг л над руу амтд хоол руугаа гөлөрч байгаа юм шиг харж байх та. Хоёр завжнаас нь шүлс тасралтгүй урсаж байна. Зүрхнээс маань шахагдж буй цус сулас даган гүйхтэй царцсан хөлдөг шиг болж хамаг би хүйд дамсдөв. Өнөөх мө ёрын зүн совин маань амиа хамгаал оршгоо. Тийм учраас шууд л хамгийн ойр байгаа нэг хатуухан эд зүйлийг зэвсэг болгоод өөрийн тархийг гоочтол дэлсэж орхихоор шийдэж гар маань өөрийн ирэхгүй гулсаар дэрэн дор байгаа алах руугаа ойртол. Муу ёрын зүн совингоо ашиглаж хүүхэд хүчээр хийлэгч ахлах сургуулийн багш болон эмэгтэйчүүдийг хулгаалan садист хүслээ хангадаг хятад эмч шиг өөдгүй амьтдад шанган хүртээсээр ирсэн би. Тэднийг хизээ нэгэн цагт өшөөгөө авахар ирнэ гэдгийг мэддэг байсан тул ийм орныхоо ойролцоо бие хамгаалах зэвсэг нууж унтдаг болсон юм. Ёрн энэ гэрийн хаа сайгүй л хүйтэн зэвсэг бий. Бүр машинд маань гар бууж хүртэл байх. Намайг айж ухнаар гараа гулсуусаар дэрэн доорхыг авах гэж байтал үүрэ. Чи зүгээр үү? Наад гараараа юу авах гэж байгаа юм бэ? Хэмээн асуухан дэрэ. Энэ үед би болгоомжтой гэгч нүндийг. Харин чи зүгээр үү? Чи над руу яг л хоол руугаа харж байгаа махчин амтэн шиг л ширтэж байна. Хэмээн асуухад үүрэ. Би чинь сэтгцийн өвчтөн шүүд мартчихаа юу? Гэснэ шүлсэн арчин өндийгöd. Чи намайг бүтэн 6 цагийн туршид тасралтгүй ширтдэг шүү дээ. Одоо харин би чамайг ширтмээр байна. Тэр камерын цаанаас надтай ярддаг хүнийг чухам ямар царайтай хүн юм болоо л гэж боддог байлаа. Гэж хэлснэ гинэтхэн босоод явчих. Эргэж ирэхийг нь зөндөө хүлээлээ. Хүлээсээр байгаад унтаадаг. Бас л яагаад чим гинэтхэн сэрчих. Өнөөх л муу ёрын зүн сав маань босоод амиа хамгаалаач хэмээн хашгирсаар намайг сэрээч. Нүдэ нээлээ. Дахиад л үүрээ намайг ширтэж байна. Дөрвөн хөллөж шүлсээ гоож үлсэн үүрээ. Би өндийж инээмсэглэмээр айдан. Дахиад л намайг ширтгэхийг хүсэв. Хэмээн асуухад үүрээ над руу ойртсноо цээжийг минь даран хэвтүүлж дээр минь гараад яг л дээрээс ширтэж эхэлвэ. Одоо үүрэгийн шүлс миний нүүрэн дээр асгарч байна. Би одоо л жинхнээсээ айж эхлэв. Гэхдээ ингэх чинь арай дэнтэх юм биш үү? Над руу яагаад ингэж ширтэд байгаа юм бэ? Гэвэл үүрэ. Яг л хоол руугаа ширтэж байгаа юм шиг ширтэд байна гэж юу? Тийм ээ. Би хоол руугаа ширтэж байна гэж хэлснэ. Гэнэтхэн гүрээний судсыг минь хазчихсан дэр. Би орилж чарлаж хамаг чадлаараа үүрэг түлхэх гэж оролцсон ч үнэхээр дийлсэнгүй. Үүрээ дэнд хүчтэй. Би яаж ч чадалгүй. Үүрээд амьдаараа идүүлж байваа. Сэрээрээ унтаахаа минь. Гэх бүсгүй хүний цаваа цолгуун дуу намайг хардарсан зүүдээс минь сэрэл. Цоочин өндийвэл үүрээ нөөхөл нар жаргах адил инээмсэглэлээр инээмсэглэж байна. Төрөний харсан зүйл аимшигт зүүд байж таарсанд ашгүй доктор онгоож айдас маань тэр дороо үгүй болов. Харин үүрээ миний шанааг зөөлхөн элбэж байснаа. Хар дарсан зүүд зүүдлээ юу? Хэмээн асуу. Тийм ээ. Гэхдээ юу зүүдэлснэ хэлмээргүй байна. Ингээд бас нэг сайхан өглөө ирвэ. Үзэсгэлэнтэй бас амьдрах хүслээр дүүрэн үүрээтэйгээ хамт сэрлээ. Гэхдээ энэ удаач мөн адил ажил дээр цагаан өрөөнд хоригдсон өөхөх цагаа хүлээсэн цөхрөл дүүрэн өөрөө өгтөв. Үүнээс цааш хэдэн өдөр ийм байдалтай өнгөрлөө. Бас энэ бүхэн дээр нэмэгдсэн зүйл нь манай гэрт ирсэн үүрээгийн над руу ширтэх аимшигт үзэгдлүүд. Нэг өглөө би урд сэрдгээсээ ирж зэрчихлээ. Үүрээгээ унтаж байхаар нь би өөрсөддөө өглөөний цай бэлдэв.
Дуу аялчихсан өндөг шарж байтал гэнэтхэн хэн нэг намайг ширтээд байгаа юм шиг санагдаж нуруу хүйт оргисоор эргэж харавал нөв нүцгэн үүрээ ханны цаанаас тал нүрээ гаргачихсан ширтэж байх юм тэр. Яг л сүнс чөтгөр шиг. Цочсондоо өндөг шарж байсан хайруулын тавга газар алдан жаахан охин шиг л орилвол үүрээ нэгэнтээ муухагаар хөхөрснө. Яг л зэрлэг амтан шиг газар дөрвөн хөллөн хаалганы урдуур яван өнгөрхөн тэр. Гэхдээ би тэр дор араас нь хөөж орохыг бодсонгүй. Учир нь юу болохыг мэдэж байгаа болохоор. Араас нь яваад очиход үүрээ яг л юу ч болоогүй мэд инээмцэглэн өгтөн. Яагаад дөрвөн хөллөж давхисныг нь асуувал үүрээ ямар нэг хачиргалтай хэрнээ үнэмшилтэй тайлбар бодж олно. Ийм эвгүй явдлуудад ч би бүр дасаж орхичтэй. Тиймээс би зүгээр л дахиж шинэ өндөг гаргаж шараад өглөөний цайгаа намхан ширээн дээр барьсаар орж ирээд юу ч асуулгүй хамтдаа өглөөний цай уува. Үүрээ. Намайг яагаад чамайг ширтэж байсныг бас яагаад амтэн шиг дөрвөн хөллөн давхисныг асуухгүй мó? Хэмээгт нь би ёс болгож. Яагаад гэж асуулаа. Тэгтэл хөгжилтөө хөрч. Зүгээр л чамайг айлгах гэж хөгжилтөө байгаа биз дээ гэв. Огтхон ч хөгжилтөө биш байна гэж хэлмээр байгаа ч тэгсэнгүй. Бас нэг өрөө би шүршүрт усанд орж байв. Мөн л хэнийг ширтээд байгаа юм шиг санагдахаар нь эргэн харвал үүрээ шүршүрний хаалтны цан яг над руу хараад зогсож байх нь тэр. Манай шүршүрийн хаалт өнгөгүй тунгалагч гэсэн арай ч юмс өнгөтөр нэвт харагдах хэмжээний биш учраас надад үүрээгийн бүдэгхэн хард дүрсэл харагдана. Гэвч энэ байдал нь л намайг хангалттай айлгаж байна. Намайг тасралтгүй ширтэн зогсох үүрээгийн сүүдэр энэ удаа би асууч зүрхэлсэнгүй. Юу ч болоогүй мэд үргэлжлүүлэн усанд ор. Юу ч болоогүй мэд царайлахыг хичээсэн гэвэл илүү зохих байх. Шүршүрнээс урсах бүлээн усаар өөрийгөө угааж байхдаа араас минь тасралтгүй ширтэх үүрээгийн дүрс рүү эргэж харахгүй байж үнэндээ л чадахгүй байсан юм. Тэгтэл гэнэтх. Идмэр байна. Гэх шивнэн сонсогдож эхлэх энэ. Энэ удаа ёстой шар ус босож би зараагаад л явчихсан тул өөрийн ирэхгүй цээж тэврэн хөдөлгөөнгүй зогсов. Бурхан минь гэж. Би үнэхээр түүнтэй хамт амьдарч чадна гэж юу. Ажилдаа ирвэ. Тэр өдөр би дахиад л цагаан оронд хоригдож үхэл рүүгээ улам ойрцсон үүрэг ширтэж өнгөрөв. Энэ удаа бол бүр өнөө маргаашгүй юм шиг л харагдаж байна. Тэр хариугүй өгөх нь даанч надад санаа зовон ширтгэхээс өөр чадах зүйл алга. Ажил тарахч цаг болов. Тэгтэл бүсгүй энэ удаа хоёр дахь зургаа над руу ил харуулах нь тэр. Өөхөх цаганд өгсөн турхан эмэгтэй зураг гэхэд яах аргагүй бурхны бүтээл шиг л харагдаж байна. Би нэмсэглэлээ. Гэвч удалгүй тэр нэмсэглэл маань элбдүүлсэн мэт арилв. Энэ зурган доторч гисэн нууцлаг зурвас байгаа гэдгийг би зүн совингороо мэдрээд байсан тул сайтар ажиглал. Тийм ээ. Үнэхээр зурвас байна. Тэр эмэгтэй би биш. Чихэна. Дөрөвдүгээр хэсэг. Энэ бүхнийг сонсоод би цочирдсан ч ал майрч суух завдал надад байсангүй. Би шууд л гэртээ хараад хаалгаа цөглөө. Тэгээд үүрэг хаалгаа онгойл гомогц би шууд л хөлийг нэвт буудчихсан тэр. Үүрэ байдгаараа бархиран газарт унаж байхад би түүнийг над руу жинхэнэ төрхөндөө хувраад дайрах эсхийг нь хүлээг загсаж байна. Гэхдээ тэгхийн оронд над руу итгэж ятсан, урам хугарсан, гомдож цөхөрсөн харцаар хараад яах гэж хэмээн асуулаа. Харин би хоёулаа ярилцаж эхлэхээс өмнө нэг зүйлийг тохируулах хэрэгтэй байна. Орилох, утсаар тусламж дуудах гэж оролдох, эсэргүүцэл үзүүлэх зэрэг үйлдэлүүд хийвэл дараагийн сум тархинд чинь зоогдно шүү гэж хэлснэ би. Үгүй ээ. Чамайг хуурамч үүрэ гэдгийг мэдсээр байж яах гэж амьд үлдэн гэж хэмээн хэлснэ толгоор нь чиглүүлэн буудал.
Гэхдээ би мэдээж халт буудва. Харин үүрэгийн дүрд хувирсан зүсээ ховилгогч итгэхэд ахиад л над руу дайрсангүй. Би. Цаац. Би чамайг үнэхээр аюулгүй болгож чадсан бололтой. Гэвэл үүрээ гайхаж. Аюулгүй болгох хэмээн асуувал би. Тийм ээ. Энэ л миний чамайг буудсан шалтгаан юм. Хуурамч үүрэг. Гэвэл үүрээ гайхаж тасран. Юун хуурамч үүрээ вэ? Хэмээн асуувал. Цагаан өрөөнд хоригдож буй үүрээ. Зургаараа дамжуулан чамайг жинхэнэ үүрээ биш гэдгийг надад ойлгуулсан гэлээ. Тэгэд чи шууд итгэлээ гэж юу? Үгүй л дээ. Тийм болохоор чинь л чиний хөл рүү бууцсан юм. Чи нэг талаас сэтгэц хуваагдaltaй эмхтэй байж болно. Нөгөө талаас өөрийнхөө зүсийг ховилгадаг альбан чөтгөр байж мэднэ. Тэгэхээр альч тохиолдолд чи бол намайг яаж ч мэдэх галзуу итгэхэд болж таарч. Үүрээ зөвхөрсөн хоолойгоор. Тэгээд чи надаас яг юу хүсэж байгаа юм бэ? Хэмээн асуувал би. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Чамайг жинхэнэ үүрээ мөн үү? Эсвэл зүсээ ховилгогч итгээд үү гэдгийг л мэдхийг хүсэж. Хэрвээ чамайг зүсээ ховилгогч мөн бол үнэхээр тэнд хөөрхилөлттэй бүсгүйг гарах гарцгүй үглийн занганд аврал ирэн шаналж байгаа. Тиймээс би чамайг ямар ч аргаар хамаагүй зүсээ ховилгогч итгээд гэдгийг ч нэлжлэх болно. Гэвэл үүрээ. Гэхдээ заавал ингэж буудах хэрэг байсан юм уу? Би өгчхүүл чи хариултаа мэдэж чадахгүй биз дээ. Хэмээн хэллээ. Би. Чамайг үнэхээр зүсээ ховилгогч мөн бол эсэргүүцэх чадваргүй болгох гэж тэгсэн юм. Бас хэрвээ чи үнэхээр зүсээ ховилгогч мөн бол өөрийг чинь ингэж хүнд гэмтээж байхад мөн биендээ ховлаад над руу дайрах байх гэж найдсан юм. Тэгвэл би чамайг тун амархан илчилж чадах байв. Үгүй ер нь хүссэн хүнийхээ дүр төрхөнд хувирч чаддаг бол чи ямар гэж альбин шулан байхыг би үгүйсэхгүй шүү дээ. Суманд дээлдэхгүй ч юм уу. Дээрээс нь өнгөрсөн хэд хоногийн турш над руу яг л хоол руугаа харж шүлсээ гоожуулан ширтэж байсныг чинь би юу гэж тайлбарлах вэ? Буутахад хангалттай шалтгаан биш байна гэж. Эсвэл чи магадгүй одоо ч жүжиглэж байж мэдэх юм. Ингэж буудулсан ч гэсэн огтхон ч гэмтээгүй байх. Тэгээд надаар дайжигнаж байгаа байх тийм үү? Гэвэл өөрөө уйлган байж. Чи чинь галзуурчхаа юу? Би чам руу тэгж шүлсээ гоожуулж хараагүй шүү дээ. Бас би тэр камерыг шалгасан. Миний нөгөө хувилбар хизээч чам руу зурвас илгээж байгаагүй юм байна лээ. Гэл. Миний уур хүрч. Бас ямар гэж залмихээс итгэхэд байна. Хэмээн асуувал үүрээ халааснасаа утсаа гаргаж ирэн харуулж. Мэ, үүнийг хар. Өнөөдрийн бас яг анхны зурвасаа авсан гих өдрийн бичлэгүүд. Би ноён хатаанаас гуйсаар байгаад тэр өдрийн бичлэгүүдийг олж авсан. Бас танаа гэр камертай штт. Чи мөрдөгч болохоор гэрээ тэр чигтэн камержуулсан байгаа биз дээ. Хэрвээ чиний оюун ухаан бас миний үг үннийг баталж чадахгүй бол камерын бичлэгийн хөдөлшгүй нотлох баримтууд бүгдийг нь ойлгуулад өгнө. Хэмээн хэлвэ. Би түүний утсыг аваад санал болгосон бичлэгийг нь олж харав. Үнэхээр тэр өдрийн бичлэг мөн байв. Хяналтын камер дээрх он сар өдөр яг таарч байв. Тэр бичлэг дээр үүрээ огтхонч зургаа надад харуулаагүй байв. Бичлэг дээр бүсгүй зүгээр л зургаа зураад сууж байна. Би итгэж ядав. Энэ бичлэгийг эвлүүлсэн байх. Компьютер техник технологи яаж хөгжсөн цаг билет? Хэмээн асуувал үүрээ. Дахиад нэг бичлэг бий. Энэ бол чиний тэр бичлэгийг үзэж байх үеийг нууц камераар авсан бичлэг. Мэргэжлийн хяналтын камерт биш юм а гэхэд. Өөртөө итгэж болно биз дээ. Хэмээн асуулаа. Нууц бичлэгийг яг миний баруун дээд хэсгээс авчи. Тэр өнцгөөс би болон камер дээр гарч байгаа зүйл хоёрын аль аль нь ч маш тодорхой харагдаж байна. Бичлэг дээр бүсгүй зүгээр л зураг зураад сууж байна. Харин би ямар нэг аимшигтай зүйл олж харсан мэт амаа даран хойш угарч байв. Би үнэхээр хийзвэл харсан болж таарах. Үүнтэй эвлэрхийг хүсээгүй би гэрийнхээ бүх камерын бичлэгийг утаснаас шалгаж үзлээ. Үүрээгийн над руу тэгж аимшигтай ширтэж байгаа тухай нэгч дүрс салга. Би бүр юу хийхээ ч мэдхэ болоод ирэв. Тэгтэл үүрээ арайхийн үхчихгүйхэн шиг тэсч буй мэд сул дорой хоолойгоор. Би нэлээд их цус алдчихжээ. Гэхдээ нойлын өрөөнд байгаа эмийн санд хүрч чадахгүй гуйж ийн. Надад туслаач дээ.
хэмээн хэл. Үүрээр ухарвал бүр хамаг хөлсөн асгарчихсан байх бөгөөд нүүрэн цусгүй мэт цайгаад эхэлчихсэн байв. Би бушуухан шиг л нойлоос эмийн сан авчираад үүрийн хөлөнд ойдол тавин боож игэлвэ. Үүрээ өнөөх сул дорой хоолойгоор. Чи шарах сайн бох юм? Хэмээн асуувал би. Урд нь мөрдөгч байсныгаа би чамд ярьсан шүү дээ. Зэвсгэлсэн гэмт хэрэгтнүүдийн өөдөөс тэмцэж явахдаа олон ч найзынхаа шархдахыг харж бас өөрөө ч шархтаж байсан. Шарх боож сураагүй байсан бол миний тэр олон найзууд маань бас өөрөө ч үхэх байлаа. Гэвэл үүрээ дороохноор нэнсгэлж бас миний ч гэсэн амийг авралаа шүү дээ. Хэмээн хэллээ. Бэ. Ямар юмных нь аврах байх вэ? Харин чамайг алхаад өглөө. Новш гэж. Намайг ямар шалтгаанаар ажлаас хасныг маань мэдхүү. Миний сэтгэц мөрдлөг хийхэд тэнцгэргүй болсон гэсэн. Сэтгцийн асуудалтай болохоор дахид ч тийм чухал ажлыг хийж чадхаасаа өнгөрсөн гэсэн үг. Тухайн үедээ хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй л дээ. Гэхдээ одоо бол яс махандаа тултал ойлгож байна. Би үнэхээр галзуу байжээ. Тиймээс чи үхэхээс өмнө эртхэн надаас зугдах хэрэгтэй. Хэмээн хэлтэл үүрээ намайг тэрвэрч. Зүгээр дээ. Би ч гэсэн галзуу байх ямар байдгийг мэднэ. Чамаас болж хүмүүс гэмтэж байгааг хараад чи үнэхээр тарчилж байгаа байх. Энэ ямар санагддгийг би мэднэ. Гэхдээ чиний буруу биш. Чи өөрөө үнийг хийхийг хүсээгүй. Чи зүгээр л гажуудсан оюун ухаандаа хуурцсан хэрэг. Үүнийг мэдж байгаа учраас би чамайг ойлгоно. Бас өршөө. Хэмээн хэлвэ. Би зүгээр л үгс үггүй уйлж эхлэв. Тэгтэл үүрээ миний хоёр хазар дээр гараа зөөлхөн тавиад инээмцэглэж. Шархаа гүйцэд боочхоо. Би үхлийн аюулд байгаа хിവэрэ байна. Тэгээд хоёулаа орлууга орцгоё. Хэмээн хэлвэ. Би ч санаа зовнонгүй. Чи түргэн тусламж авсан дээр юм биш үү? Гэвэл үүрээ. Тэгэд чамайг цагдаад барьж өгөх юм уу? Хэмээн асуул. Өөр яан гэж чи чийдгэрнэ. Бас надаас ч өөрийгөө холдуулж чадна. Тэг шаардлага байхгүй дээ. Би чамайг ойлгож байна гэж хэлсэн шүү дээ. Надад өөр асуулт асуух шаардлага байсангүй. Зүгээр л үүрэгийнхээ шархыг боож өгөөд цээжин дээрээ өргөн явсаар оронд нь хэвтүүлээд хамт хөнжилт оров. Тэгэд би үүрээд өвчин намдах им гаргаж өгөөд. Мөрдөгч байхдаа хэргэлдэг байсан өвчин намдах юм. Буудулсан шарх нээч өвчин намдааж чадахтай хүчтэй. Үүнийг уухгүй бол чи өнөөш нь өвчнөдөө шаналаад унтаж чадахгүй шүү. Хэмээн хэлвэ. Үүрээ чимийг уу. Тэршин би бас л шалтгаангүйгээр сэрвэ. Сэрэднүүдээ хөдөлгөвөл үүрээ унтаж байв. Би нойлын өрөөр үгээр хогийн саван дотроос өнөөх үүрээг буудсан сумыг гарган авлаа. Тэгээд мөрдөгч байхдаа дотор нь ажиллаа хийдэг байсан өрөөндөө ороод нэгэн цусны дээд шалгадаг тестний нарийнхан шилийг авч суманд наалдсан үүрээгийн нойтнороо байгаа цусыг болгоомжтойгоор хусаад дээр нь өөрийнхөө цусыг хийж үзв. Цус тэр дороо үхжлээ. Би хүссэн зүйлээ мэдээд авчихсан тул орон дээр очиод үүрэг сэрээгээд толгойд нь буу тулгаж. Сэрдэ. Энэ удаа бол би чамайг жинхэнэ үүрээ биш гэдгийг мэдчихлээ. Хэмээн хэлв. Үүрээ эхлээд айж дараа нь миний төлөө санаа зовсон мэт үзүүлж. Өвчин чинь дахиад сэтэрчгээ юу? Хэмээн асуувал би. Үгүй дээ. Харин чи үнэхээр л үүрээ биш байж. Яаж мэдсэн бэ гэвэл би баг зэрэг шинжлэх ухаан ашигласан. Мөрдөгч болохоор шинжлэх ухааны наад захын мэдлэгтэй байхгүй бол болохгүй шүү дээ. Юу гэхээр хоёр өөр бүлгийн цус холилдохоор нэг нэгэ хөнөөдөг. Тэгэхээр жинхэнэ үүрээгийн цусыг хуурамч үүрээгийн цустай холилдуулах хэрэгтэй. Мөн бол цус амьд хിവэр байна. Биш бол цусны эсүүд үхчихэж эхэлнэ. Даанч надад цагаан өрөөнд хоригдож буй үүрээгийн цусыг авах боломжгүй болохоор цусных нь бүлгийг мэдэх хэрэгтэй болсон юм. Үүний тулд өнөөх хятад эмчийг л дахин шаналгасан. Тэгээд цагаан өрөөнд хоригдож буй үүрээгийн бүх биеийн үзүүлэлтийг харуулсан бичгнийхэн зургийг дараад авсан. Яах вэ? Чухам аль үзүүлэлт нь хэрэгтэй байгааг би түнд хэлэхгүй гэж тэрлэв. Гэхдээ ингээд л мэдчих байсан юм бол би яагаад хуурамч үүрээ бол чамайг ингэж тарчилгасан юм бэ гэж үү? Учир нь жинхэнэ үүрээгийн зурвсыг бас л та нар харсан л байх учиртай. Тиймээс та нар намайг өөрсөд рүү нь явуулсан нэг буюу хуурамч үүрээгээд мэдчихсэн болохоор
үнэн төрхийг нь илчлэх гэж оролдоно гэдгийг таамаглаж байх учиртай. Хуурамч үүрэг баригдуулахгүй тулд та нар эсвэл миний оролдлогыг мэдэж бүтлэхгүй төлнө. Үүнийг ээж амжилттай хийж намайг галзуу хэмээн өөрт минь итгүүлж бараг л дөнгөлөө. Бяцхан цусны шинжилгээ миний сүүлчийн найдвар байлаа шүү. Гэж хэлээд шилэн хавцанд наалдаж үхэлсэн цус харуул. Б. Цус 30 минутын дотор хатдаг. Харин чамайг буудсан тэр сумыг биенээс чинь гаргаж авахаас өгсүүлээд чамд хуурцсан царайлж чамайг унтуулад цусны шинжилгээ авах хүртэл тэр бүх зүйлс болж байхад тийм чих хугацаа өнгөрч амжаагүй шүү. Одоо чи юу гэж хэлээд ч нэмэргүй. Тиймээс одоо мөн дүрдээ химээгэд би дахин үүрээгийн толгоороо буу тулгавал өнөөх хуурамч огтхонч хөдлөхгүй суусаар л байна. Би. За яах вэ? Чи өөрийгөө жинхэнэ үүрээ эсвэл хуурамч үүрээ мөн эсхийг аль нийгэнч батлахыг хүсэхгүй байгаа болохоор чамайг хөнөөхөөс өөр арга алга. Чи жинхэнэ үүрээ мөн бол намайг үнэхээр уучлаарай гэж хэлснээ яг буудах гэж байтал үүрээ. Ойлголоо. Жинхэнэ үүрээ одоо ч цагаан өрөөнд байсаар байгаа. Би чамайг хүргээд өгч чаднаа. Миний тусламж тэр эмчийнхээс хав илүү байх болно гэдгийг чи мэдж байгаа гэвэл би. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ би болон миний буу чамаас 1 см ч салахгүй шүү. Хуурамч үүрэг над руу явуулсан бол тэд анханасаа миний үйлдэл бүрийг миний хүсэж байгаа бүхнийг мэдж байгаа гэсэн үг. Тиймээс дахиж ямар ч хуурамч зүйл хэрэггүй болсон. Би нэг бол түүнийг аварна, нэг бол үхнэ гэлээ. Хуурамч үүр ээж толгой дөхөв. Ингээд би хуурамч үүрэг аваад сэтгцийн эмнэлэг рүү явлаа. Эмнэлэг рүү орохдоо шууд л үүрэгийн нуруунд буу тулгсан чихтэй хаалгаар нэвтрэхэд хамгаалагчид ч элдв зүйл хийсэнгүй хөшөө шиг зогссон. Ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй өнгөрүүлсээр авралгүйчүүдийн тасагдах 8 дугаарын хаалган дээр очив. Гэвч өрөөнд байсан зүйлийг хараад би шууд л тэр дороо өвдөгсөхрөн бууга газар алтал. Угаас одоо бууны хэрэг байхгүй. Учир нь миний өмнөх шилэн хоргон дотор нэгэн цогцос, өнөөх ногоон шингэнээр дүүргэсэн шилэн хоргон дотор босоогоороо хөвж байсан тэр цогцос үүрэгийнх байхан тэр. Үүрэгийн шилэн хоргоны өмнө нэгэн зураг тавигдсан байх ба тэр зурган дээр бас нэгэн зурвас бичигдсэн байгаа. Би үхсэн. Чихэна. Тавдугаар хэсэг. Үүрээ үхсэн. 10 сарын турш тасралтгүй ажиглан ширтэж байсан энэ өрөөндөө би одоо өөрийн биеэр зогсож байна. Ажиглагч биш. Ажиглуулагчийн хуваар энд үхэх хүртлээр байх бололтой. Гэвч өөрт минь тохиох урт удаан тарчлаантай төгсгөлөөс илүү тэр хөөрхий бүсгүйд аль хэдийн тохиогоод өнгөрсөн золгүй төгсгөлөө намайг туйлгүй ихээр тарчлааж байна. Би нэг л мэдхэд урд минь буй том гихчийн шилэн хоргийг цөмлөх гэж оролдон дэмээл нүдэж. Наанасаа гараад ир. Чи үгсэн байх учиргүй. Хэмээн хашгирва. Энэ үед өрөөнд ноён хадаан орж ирв. Наадах чинь үнэхээр цагаан өрөөний эмэгтэй цогцос мөн үү? Бүр үхээд хэдэн жил болсон гэдэг нь андашгүй байгаа биз дээ. Миний гайхаж байгаа зүйл бол та хоёр яаж холбогдож чадваа? Зөвхөн чиний тухай л ярихад зүгээр л 10 сарын турш дэлгэсний цаанаас ажиглах төдийхнөөс хитрээгүй танихгүй бүсгүйд яагаад ингэж галзууртлаад урлаж нэрийг нь ч мэдэхгүй мөртлөө яагаад ингэтлээ аврах гэж амайч хайрлалгүй тэмцэв. Манай эмнэлэг рүү террорист халдлага үйлдэж хоёр ажилтны маань нэг нь шоронгийн хадаас болгож нөгөөхийг нь тамлан байцааж тахир дутуу амтан болгоход өглөө. Би бүр аль ч үйлдэлийг чинь таамаглаж чадаагүй шүү. Хэмээн яриагаа дуусгах үед би уур хилэндээ дийлдэн эрүүл ухаанаа алдаж шууд л босож ирээ түүн рүү дайрсанд ноён хадаан шууд л миний хоолооноос бо хүүхэд шиг л дээш өргөж нүд нь ад чөтгөр инх шиг шав шоронготой болж ховирхон тэр. Би цахирдсан хоолойгоор. Чи яг юу юм бэ? Хэмээн асуувал ноён хадаан.
Түүхийн бүхэл цаг уюудад над шиг үүрэгийн дүрд ховирсан зүсээ ховилгогч шиг тэр ногоон шингэнийг бүтээсэн домч шиг бас цагаан өрөөний бүсгүй шиг хүмүүсийг үргэлжил чөтгөр шулам химэн адлаж ирсэн. Угасаач бидэн шиг хүмүүс эхээс төрөхдөө ямар нэг хүмүүн бусын гимээр авиас чадварыг дээж төрдөг учраас аргач үгүй юм. Хэтэрхий цөөхүүлээ болохоор л бидэн шиг юр бусын хүмүүсийг оршин байдаг гэдгийг дэлхий мэддэггүй. Гэснээ дооглонгуй өнгөр. Чи бүр үхэн гэд биеиг минь хажуу тийш тоглоом шиг л шидэж орхон. Болж өнгөрсөн бас одоо ч болж өнгөрч байгаа бүхнийг ойлгомжтойгоор тайлбарламаар байгаач. Одоогоор чи миний үгийг сонсохч завдалгүй байгаа бололтой. Бөөсгүй үхлийг хүлээн зөвшөөрч юм асуухтайгаа болоод ирэхээр камерт дохоо өгөөрэй. Чиний оронд авсан харуулын ажилтан өмнөхийгөө бодвол ажлаа үнэнч хийх байх гэж найдаж байна. Хэмээн бахан хансан бардам өнгөр хэлснэ гараад явчих. Тэр мөн хүний дүрт ховилсан ад чөтгөрийг одоохон хідэн хэсэг тасар татаад хайчихмаар байсан ч бие барив. Зүрхнээс минь хязгааргүй мэт цутгаж байсан уур хилэнгээ твчиххийн тулд тэр новшийг өрөөнөөс гарах хүртэл уруулаа цус гартал хадсан. Учир нь түүний зөв хэдих сэтгэл хөдлөлт автсан үедээ хүн эрүүл ухаанаа алдаж бодлогогүй үйлдэл хийдэг. Түүнийг тасдаж хаях бол хийж чадах хамгийн сайнараа хийх хэрэгтэй. Яг л тарих маань зөвхөн тэр чөтгөрийг өнөөхийн төлөө бодож сэтгэдэг юм шиг. Мах бод маань зөвхөн тэр чөтгөрийг хорвоогоос арчин хаяхын тулд л хөдөлдөг юм шиг. Уг маань зөвхөн тэр чөтгөрийг устгахын төлөө л урсдаг юм шиг. Ухвар мөчөд уур хилэндээ толгойгүй үхтэл мэт өдөрдуулах бус. Үзэн ядалтаар хурцлагдсан эрүүл ухаанда элд мэт захирагддаг болох хүртлээр би 7 хоногийн турш бясалгал хийсээр эцэст нэгэн бэлэн болж ноён хадааныг дуудууллаа. Ноён хадаан ч өрөөнд орж ирэхэд би ширээн дөрөн кофе гардайлав. Ноён хадаа намайг өөрийг нь ингэж хүлээн аван чинээ санаагүй бололтой. Над руу гайхсан бүр биширсэн мэт харцаар хараад. Өөхөл хагцлын дараах цөхрлөөс эргэж ирэх хүртлээ. Хүн гихч амьтан дэндүү олон жил бүр олон 10 жилийг зарцуулдаг. Бүр зарим хүмүүс хизээч эргэж ирээгүй. Тэгтэл чамд 7 хоног л хангалттай байж. Гэвэл би юу ч болоогүй мэт нэмсэглэж түүнд халуун кофе аягалж өгөнгөө. Та сайхан кофе уулт. Энэ кофе таны урд ууж байснаас хамгийн гайхалтай амттай байх ёстой. Гэвэл ноён хата. Энэ хямдхан кофе яагаад миний ууж байсан хамгийн амттай кофе болчихдаг билээ? Хэмээн асуувал би. Учир нь таны урд байгаа кофеноос ялалт амтагдах учиртай гэлээ. Ялалт гинэ. Яриага сонирхолтой эхлэж байх чинь. Учир нь таны өнөөдрийг хүртэл зохион байгуулсан тэр бүхэн чинь яг төлөвлөгөөний чинь дагуу явсаар эцэст нь зорилгодоо хүрч чадлаа шүү дээ. Юу яриад байгааг чинь нэг л сайн ойлгохгүй байх чинь. Тийм үү. Магадгүй өөрөө нэг л бүгчин байгаагаас болсон юм шиг байна. Гарч байгаад ярилцах уу? Үнэхээр дураараа байна шүү. Чи одоо авралгүйчүүдийн тасгийн цагаан өрөөний хоригдол болсон гэдгээ эндээс хизээч гарч чадахгүй гэдгээ мэдчил баймаар юм. За болиоч дээ. Энэд хүргээд байх юм. Би бүхнийг ойлгосон. 7 хоног энэ цагаан өрөөнд чимээгүй суухдаа өдийг болсон зүйлс бол сэтгцийн эмнэлгээс хайртай бүсгүйгээ аврах гэж байгаа зориг төрийн түүх биш гэдгийг би ойлгосон. Тийм үү? Чи тэгэд яг юу ойлгов дээ? Энэ түүхийнхэндээ зүгээр сэтгцийн эмнэлэгт хоригдсон нэгэн онцгой бүсгүйг аврахаар оролдож буй эрийн хайрын түүх шиг л ихэлсэн. Тэр бүсгүй бүр шууд удахаараа онцгой байсан. Өөртөө нь хизээж уулзаж байгаагүй. Зөвхөн камерны цаанаас ширтгэхээс хитрээгүй тэр нэгэн эрэгтэйгийн нэрийг бүр өөрийг нь аварна гэдгийг мэдж чадах тийм л хүмүүн бусын чадвартай бүсгүй. Тэр онцгой бүсгүй зурсан зурганда өөрийгөө хоригдож байгаа гэдгээ илчилж аврахыг хүссэн зурвас илгээхэд залуу огтхон чиргэлзээг. Үнэхээр сайхан хайрын түүх биш гэж юу? Тэгтэл түүхийн дунд хэсэгт гэнтийн эргэлт болж бүсгүй өөрийн биеэр хурч ирээд өөрийгөө хоригдоогүй гэдгээ ойлгуулж цаашид хамтдаа аз жаргалтай амьдрах тухай ярихад түүх амар сайхандаа жаргах тал руугаа хандсан.
Гэвч үүний дараа залуу дээр ирсэн бүсгүй бол хуурамч зүсээ хувилгасан альбан байж таарсан. Харин жинхэнэ нь үгсэн гэдэг нь ил болох болж өнгөрсөн бүхэн үнэндээ хэнийч санснаар биш болж таарсан. Энэ бүхэн бол орших гэдэг эгэл жирийн залуу сэтгцийн эмнэлэгт хоригдсан хайртай бүсгүйгээ аврахаар тэмцэж байгаа тухай түүх биш болж таарсан. Учир нь гол эсрэг дүр болох ноён хадаан тэр бүсгүйг саяхан биш, харин олон жилийн өмнө үгсэн гэдгийг ойлгуулж бүхнийг илчилсэн юм. Би камерны цаанаас тэр бүсгүйг ажиглаж байсан биш, зүгээр л бичлэг үзэж байсан болж таарсан. Ийм хэлснээ би нэгэнтээ сонаагаад. Үүнээс цааш ярина гэсэн чинь бүр би чилчихлээ. Гарцгаалт. Өөрийгөө таны хоригдол биш гэдгээ мэдж байгаагаа би хэллээ шүү дээ. Учир нь таны хүсэж байгаа зүйл надад байна. Надаас ямар нэгэн зүйл хүсээгүй байсан бол анх танаа эмчийг сүрдүүлж эмнэлэгт чинь халтахад л та намайг алчих байсан биз дээ. Тэглээгээд надаас хүсэж байгаа тэр зүйлээ зүгээр л худалдаад авчихгүй. Ёр нь одоо хүртэл яг юу хүсэж байгаагаа хэлээгүй бодоход тэр зүйлийг та надаас хүчээр авч чадахгүй болж таарч байна. Тэгэхээр надтай хамтрахаас өөр аргагүй гэсэн үг. Тиймээс л би таны хоригдол биш, харин хамтрагч гэсэн үг юм. Учир нь бүсгүйн аврал ирсэн тэр 3 зураг гурвуула илүү гүн гүнзгий утга учиртай. Тэрийг нь зөвхөн би л ойлгох байх. Гэж хэлэхэд ноён хата. Сонирхолтой юм. Үнэхээр сонирхолтой. Гэж хэлснээр хамгаалагч нартай хандаж. Алив. Наад залуугийн өмсөж ирсэн хувцсыг аваад ир. Өвчтөн маань эдгэрсэн бололтой гэв. Уудсан ч үгүй миний хувцс ирэхэд би тэр даруй хувцлаад ноён хадаан тайцог цагаан өрөөнөөс гарлаа. Хаалгаар гарамгцаа би. Энэ өвчтнүүд болон эмч нартаа дахиж жүжиглэх хэрэггүй болсон гэдгийг л. Бичлэг үзүүлэх гэж л хүнийг ажилд авдаг. Хэдэн жилийн өмнө өвчгсөн өвчтөнд өрөө гаргадаг эмнэлэг бол жинхэнэ эмнэлэг биш. Гэвэл ноён хадаан эргэн тойрныхоо хүмүүстэй хандан. За. Үүнээс цааш та өөрөө тайлбарлсан дээр байх. Гэв. За. Одоо та нар дахиж жүжиглэх хэрэггүй боллоо. Тэр бүхнийг ойлгосон байна. Тиймээс нэн даруй эмнэлгийг чөлөөл. Эндээс хурдан зайлцгаа. Хэмээн хэлэхэд үнэхээр л өвчтнүүд болон эмч нар бүгд сандралдан өрөөнөөс гарцгааж нэг нэгнийхээ машин цун тэндээс холдон отохыг хуурамч эмнэлгийн цонхоор харж зогсохдоо би. За. Үүнээс цааш та өөрөө тайлбарлсан дээр байх. Гэвэл ноён хата. Ойлголоо. Энэ бүхэн мэдээж тэр ёр бусын чадвартай охиныг олсноос минь эхэлсэн юм л т. Охины чадвар бол ирээдүйг харах. Тэрийг зурган дээрээ илэрхийлдэг. Миний тухайд бол тэр ирээдүйг хардаг охин шиг бас үүрэгийн дүрд ховирсан зүсээ ховилгагч шиг тэр хүч чадал ихсгэх ногоон бэлдмэлийг бүтээсэн хятад эмч шиг ёр бусын чадвартай хүмүүсийг олох. Ёр нь ямар ч хүний нүд рүү ширтэж байгаад нэвт шовт мэдэх чадвартай гих үдэ. Тийм чадвартай хүмүүсийг олж өөрийнхөө дор зүтгүүлж чаддаг байсныхаа чаарл би өдий зэрэгт хүрсэн. Энэ чадварынхаа чаарл би чамайг олсон гэлээ. Би гайхаж. Арай намайгч бас та нар шиг хүмүүн бусын чадвартай гих гэж байгаа юм биш биз дээ. Гэвэл ноён хата. Хүүхэд хүчирхийлэгч багш шиг бас залуухан охтыг хулгайлдаг манай гаж донтын эмч шиг тиймэрхүү нүгэлт этгээдүүдийг олж харахтаа чи өөрийнхөө зүн савин ашигладаг тийм үү? Чиний чадвар бол өнгөрснийг харах юм. Яг дүрс бичлэг үзэж байгаа юм шиг биш л дээ. Зүн савин төдийл. Гэхдээ муугүй шүү. Цагаан өрөөний бүсгүй жинхэнэ нэрийг хэн болохыг мэдхүү гэлээ. Хараа түүнийг үүрэ гэдэг байсан юм биш биз дээ. Үүрийн цолмон гэдэг байсан юм. Харин тэр охин бол ирээдүйг яг л зураг шиг тодорхой хардаг. Анхны зургийг нь би 2007 онд интернетээс харж байсан юм. Сүхбаатарын талбайд үеимэн тарьж байгаа иргэд. Энэ бол дараа жил буюу 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үеимэнийг зөгнсөн зураг байсан. Тухайн үедээ ойлгоогүйч үеимэн болсны дараа бүхнийг санаж зурагны үүсэл гарлыг хайхад зүгээр л их хотын эгэл жирийн охин байж таарсан. Даанч ээж аав нь охиныхоо ирээдүйг хардаг гэдэгт нь итгэлгүй.
шар хадны сэтгцийн эмнэлэгт хэвтүүлэхээр зэхэж байсан. Тиймээс би охиныг өөрийн болгохын тулд энэ эмнэлгийг байгуулж ээж аавд нь санал болгосон юм. Энэ эмнэлэг бол зөвхөн тэр ирээдүйг харагч охиныг байлгахын тулд миний бүтээсэн хуурамч эмнэлэг гэдгийг мэдсэн шүү дээ. Ээж аав нь саналыг дуртай зөвшөөрсөн. Охин ч гэсэн эхэндээ өөрийгөө манай эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн л гэж бодож байсан. Энэ хооронд би ирээдүйг зөвгөнсөн тэр зурагнуудыг авч яг тохирсон худалдан авагчдыг олоод өндөр үнээр зарж байв. Өөрсөд нь тохиох ирээдүйг яг таг мэдэж байна гэдэг баян хүмүүсийн хувьд ямар ч үнэлж баршгүй үнэтэй мэдлэг гэдгийг чи ойлгож байгаа байх. Үүний хажууд ганц хуурамч эмнэлэг бариулж хэдэн эмч, хэдэн өвчтөн зэргийг цалинжуулах нь юу ч биш шүү дээ. Миний төлөө ажилдаг тэр домч болон зүсээ ховилгогч мэтийн онцгой чадвартнуудтай харьцуулахын аргагүй их ашигыг надад авчирч байсан. Энэ их ашигыг харсан миний нүд шуналт сохорч хамгийн том алдаагаа гаргасан да. Үүрэгийн чадварыг илүү хурцлах арга болсон. Үнэхээр ч хэсэг зур тэр ногоон шингэн үнэхээр сайн ажилласан шүү. Тэгээд удалгүй хөөрхий бүсгүй би муудаж эхэлсэн тийм үү? Бас үрэ бидний тэр үед яагаад ч юм ойлгож чадаагүй нэг зургийг зурсан. Тэгээд камер руу харуулсан. Намайг авраач оршихог их зурвсыг тээсэн тэр зураг. Тэр зургийг хараад ихэндээ ч сандарсан шүү. Тэгээд өөрийнх нь камерын бичлэгийг олж авсан байж болох бас ямар нэгэн аргаар бүсгүйтэй холбогдож чадсан тэр орших гэгч хэм болохыг хайх ажиллагааг би эхлүүлсэн боловч юу ч олж долоогоогүй. Харин дараа тэр эмэгтэй би биш. Гэгч зурвастай зургийг хараад орших гэх тэр нөхөр ирээдүйд байгаа юм байна гэдгийг ойлгосон. Хэзээ нэгэн цагт бүсгүйн бичлэгийг камернаас санамсаргүй олж харах нэгэн. Даанч яг тэр зургийг зурсныхаа дараа үүрээ хөдөлж шодохгүй 5 хоног хэвтснийхээ дараа өөд болсон. Тэгээд цогцсост нь задлан шинжилгээ хийхээр авч гарах гэж байхдаа орныхон дороос өөрийгөө өнөөх ногоон шингэнээр дүүргсэн шилэн хоргонд үхтэл болцоход хөвж буй зургийг зураад дээр нь үүрээ үхсэн гэж бичсэн байхыг нь олсон. Шилэн хоргоны өмнө байсан тэр зураг. Гэхдээ шинжилгээгээр тэр зураг өмнөх 2 зургаас өмнө буюу анх бид түүнд ирээдүйг харах чадварыг нь сайжруулах ногоон шингэний эмчилгээ хийлгсэн үеэр зурсан байж таарсан. Гол нь үүрээ үнэхээр л үхэхээ мэдж байсан юм бол яах гэж намайг авраач бас тэр эмэгтэй би биш гэх зургуудыг зурсан байж таарах гэдгийг ойлгож чадахгүй байсан болохоор үнэхээр гайхсан шүү. Харин үүнийг ойлгох гэж хичээж байхдаа би өөрийн онцгой чадвараар тэр 3 зураг хоорондоо ямар нэг байдлаар холбоотой болохыг бас үүрэгийн бидэнд өдийг хүртэл зурж өгсөн ирээдүйг зөвгөнсөн зургуудыг нийлүүлснээс илүү үн цэнтэй зүйлийг дотор нь нуусан байсныг ойлгосон. Хэр үн цэнтэй гэж чи өөрөө хараад ойлгоно. Үгүй ээ. Зөвхөн чи л ойлгож чадна. Бүсгүйн явуулсан зурвасны эзэн л үүнийг тайлж чадна гэдгийг ойлгосны дараа би яаж хайх гэдгээ ч ухаарсан юм. Тэр зурвасны эзэн эхлээд бүсгүйн аврал ирсний эхний зурвасыг олж хараад аврахыг хүсэх хэрэгтэй. Тэгэх гэж байхдаа зүсээ ховиргогч буюу хуурамч үүрэгийн дүрд хувирсан нэгэнд хуурцсныхаа дараа тэр эмэгтэй би биш гэх зурвасыг сарамсаргүй олж хараад үнэнг мэдэх гэж эцсийн аргаа хэрэглэж амнасаа дэнчинд тавих ёстой. Сүүлд нь үүрэгийн үгсэн гэдгийг мэдээд итгэхийг хүсэхгүй. Мэдээж тэгэд орших гэдэг нэртэй байх учиртай. Энэ бүхнийг нийлүүлээд харахаар орших гэх чинь бидний нэг байж таарах болно гэдгийг ойлгосон. Тэгэд би хэдэн жилийн туршид улс даяарх орших гэдэг хүмүүсийн өнгөрсөн түүхийг судалсаар аашгүй нэг юм багшийнхаа хүүхдийн хулгайч гэдгийг илчилсэн зоригт хөвгүн оршихыг олж авсан. Дараа нь үүрэгийн бичсэн үлгэрийг эхлүүлэхийн төлөө би чамайг ажлаас ч халуулж үүрэг хууль ёсоор хороондоо байлгахтаа ашиглаж байсан. Хуурамч эмнэлгээж дахин босгох хэрэгтэй болсон юм. Үүнээс цаашхыг харин чи мэдэх байх. Одоо харин та надад үүрээ дээр хийж байсан чадвар сайжруулах эмчилгээг хийж тэр 3 зургийг бас үүрэгийн үлдсэн 5 хоногийн бичлэгийг харуулах байх тийм үү?
Тэдний имчилгээгээд байсан нь намайг өнөөх ногоон шингэн бүхий хоргонд 3 цаг орчим байлгах байсан ажээ. Гарч ирсний дараа үнэхээр л бие маань аимшигтаас үлдсэн мэт болсон ч оюун ухаан минь хизээнээсээ илүү цэлмэг бай. Тэгэд өнөөх цагаан өрөөнд эргэн орж ирээд бүсгүй 3 зургийг нийлүүлэн харвал дундаас нь үнэхээр л нэгэн зурвас бий болвоо. Чи надтай уулзсан. Догдолсондоо энэ зурвасыг нэгэнтээ чангаар уншиж өргөтөл. Яг энэ үед чихэнд нэгэн бүсгүй хоолой сонсогдож эхэлхэн тэр. Эцэст нь миний зурвасыг уншчихлаа. Тэгэхээр бүх төлөвлөгөө минь биелчихлээ. Чи миний хоолойг сонсож байна уу? Оршихо. Би үрэ байна. Жинхэнэ үрэ. Чихэна. Төгсгөлийн 6 дугаар хэсэг. Би үнэхээр чихэндээ ч итгэсэнгүй. Хэнгэнэ хэмээн намайг дахин асуувал тэр бүсгүй. Намайг үрэ гэдэг. Жинхэнэ үрэ. Гэхэн тэрэ. 7 хоногийн өмнө цогцсыг нь харсан тэрл бүсгүй хоолойг одоо ингээд галзуу хүн шиг толгой дотроо сонсоод сууж байгаадаа би их гайхав. Гэсэн хэдий ч надад цаг байхгүй гэдгээ эргэн санаж тэр дорхноо эрүүл ухаанаа олж аван тархиа зэгсдгийг хичээвэ. Жинхэнэ үрийг тавч хүрэхгүй сарын дотор үгүй хийж орхисон дэрэмжилгээ гихчийг нь би одооноос хийлгэж эхэлсэн. Түүнийхээ өшөөг авах хугацаа тэмчих үлдээгүй байх учиртайг санаж дорн учрыг нь олох гэж оролдсон. Энэ бүхнийг би ноён хадааны ээлжит нэгэн тоглоом биш гэж яаж мэдэх юм? Жинхэнэ үүрэтээ өөлхийн аргагүй адилхан дүрд ховирч чаддаг нэг ер бусын чадвартай альбин шулам түүний дор ажилдаг. Тэр ажилд нанч намайг нэг сайн молигдсон шүү гэвэл үүрэгийн хоол. Одоогоор би бол ердөө л чиний дотор сонсогдож байгаа хоолой төдий. Бас жинхэнэ бие маань алирт үгсэн. Царайг минь чи камерын цаанаас л ажих төдийгөөс хэтрээгүй. Тийм болохоор миний хувьд чамд өөрийгөө жинхэнэ үүрэ гэдгээ батлах боломж даанч хомс юм. Үнэн дээр миний хувьд ч гэсэн чи ердөө л нэг хоолой бас ирээдүйгээс ирэх дүр зураг төдийхөн байсан шүү дээ. Гэхдээ би гайхаж хоолой гинэ хэмээн асуувал бүсгүй үргэлжлүүлэн ярьж. Ердөө л ирээдүйг хараад тэрийгэ ямар нэг зурагт буулгахаас хэтрэхгүй. Над шиг өөрийгөө хамгаалж чадахгүй бүсгүй хүний хувьд бол энэ сэтгцийн эмнэлгийн цагаан өрөө бол гарцаагүй ирэх гонигт төгсгөл байсан. Тэр эмчилгээнээс хойш төгсгөл маань хамаагүй эрт ирэхийг нь би бас харсан. Өөхлөө сайж байсан болохоор аврал ирэхийг маш их хүссэн. Зурган дотор ноён хадааны анзаарах аргагүй ямар нэг зурвас нууж явуулаад хэнигнээс тусламж авах гэж оролдож болох л байсан л т. Даанч зурвасыг ойлгоод намайг авахар ирэх тэр нэгэн аврагч гэхээсээ илүү намайг ашиглахыг л зорих ээлжид нэг чөтгөрл байх болно гэдг нь тодорхой. Эрүүл ухаанаар бодсон ч ойлгомжтой. Бас ирээдүйг харах чадвар маань тэр цөхрөлт бодлуудыг минь батлаж байлаа. Тэгтэл гэнэтхэн нэг хүний хоолой сонсогдсон. Ашгүй. Сайхан өглөөг угтжээ үүрэ гих хэн нэгний хоолой толгойд дуулцсан. Гэвэл би догдолч. Чи намайг үнэхээр сонсдог байж. Хэмээн хэлэхэд үүрэгийн хоолой. Тийм ээ. Чиний хоолой орон зайг битгий хэл цаг хугацааг давж өнгөрсний над дээр ирсэн. Даанч хариу хэлэх гэсэн боловч тэр хоолойн эзэн намайг сонсоогүй. Эсвэл сонсоогүй царайлсан байх гэж тэр үед бодсон. Бас дахин нэг удаа ноён хадаа намайг хуурах гэж байна хэмээн айлсан. Яг л энэ хуурамч эмнэлэгт намайг хуурч авчирсан шиг. Ноён хадаа бас ямар гэж тоглоомоо тоглох гээд байгааг ойлгохгүй байгаа ч дахиж хуурдахгүй шүү.
гэж дотроо шийдэд би дахиж тэр хоолойг эзэнтэй харьцах гэж оролдоогүй гэлээ. Би санаа алдчих. Тэгэд л чи намайг сонсоогүй царайлсан байх. Гэвэл бүсгүй хоолоо баяр хөөр итгэл найдвараар дүүрч. Гэвч тэр эмчилгээг хийлгэх тусам хүч чадал маань нэмэгдсээр нэг л өдөр би ойлгосон. Энэ хоолой ирээдүйгээс ирж байгаа гэдгийг, энэ хоолойн эзэн яг л над шиг ёр бусын чадвартай гэдгийг, тэр чадвар нь өнгөрсөн рүү өнгийх гэдгийг, над шиг тодорхой харж чадахгүй ч зөн совингоороо мэдэрдэг гэдгийг, тэр л мэдрэмжээрээ надад аврал хэрэгтэй байгаа гэдгийг ойлгоод дуу хоолойгоороо өнгөрсөн рүү аялаж надтай хамт байж чадах чинийгээрээ туслаж байна гэдгийг ойлгосон гэв. Би догтлон байж. Тэгвэл чи яагаад над шиг өөрийнхөө хоолойг цаг хугацаа орон зайгаар аялуулаагүй юм бэ? Яг л одоо хийж байгаа шиг. Гэвэл бүсгүй хоолой гунигтайгаар. Даанч чамайг өөрийнхөө дуу хоолойг өнгөрсөн рүү явуулж чаддгийг өөрөө ч мэдэхгүй би ухаарсан. Чиний хоолой цаг хугацаа орон зайг нэвтлэн зөвхөн над дээр ирэх. Миний ирээдүй рүү шивнэх хоолойг чи сонсож чадхааргүй сул дорой байсан. Гэвэл би гунигтайгаар. Тэгээд би тэр ногоон шингэнийг хэрэглэж илүү хүчтэй болсон болохоор л чиний хоолойг сонсож байгаа байх нь. Хэмээн өөртөө дургуутан хэлэхэд бүсгүй баяр жаргалтай хоолойгоор. Гэхдээ надад энэ л хангалттай байлаа. Чиний хоолой надад амьдрах биш, дахин амьлах найдвар хайрлсан. Гэхдээ цочирдож. Дахин амьлах гинэ. Хэмээн асуувал бүсгүй хоолой. Ногоон шингэний эмчилгээний дараа би хинээж төсөөлшгүй холын ирээдүйг олж харсан. Хүнийг үхлээс гэдэлгэж чадах тэрл ирээдүйн ертөнц рүү. Одоогийн би үхэхээс 5 хоногийн өмнө босож чадхааргүй хэвтрийн байдалд байгаа. Энэ 5 хоногт л амжуулж би чамд зурганд нуугдсан үхлээс гэтлэх нууцыг тайлж өгөх учиртай. Гэхдээ би айж. Гэхдээ энэ томьёог зүгээр өгчихвөл чамайг амьлуулсан ч ноён хатаан чи бид хоёрыг үргэлжлүүлэн хорж өөрөө улам хүчрэхэг болох нь тодорхой. Гэвэл үүрээгийн хоолой. Надад өөрч өгөх зүйлс биш шүү. Хүмүүс мөнх настай болж чаддаг. Ирээдүйд өөр сонирхолтой зүйлс олон байсан. Хэмээн хэлхэн дээрээ. Бид хоёр үрдийнх шиг ширээний хоёр талд тухтай гихчин уугаад сууж байл. Намайг тэр 3 зургийн нийлэмжний тухай хэлэх үед ноён хадааны нүд томорч. Хөөхөө. Мөнхийн усны томьёо гинэ. Сонирхолтой санагдчихээн шүү. Гэвэл би бүрч илүү өгөхсдийг амьлуулах хэмээн хэл. Ноён хадаа. Гэхдээ оронд нь гэж хэлэх гэж байгаа юм шиг санагдаад явчихлаа гэв. Та мэдэж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Чамаас мөнхийн усны томьёог авмагцаа хамгийн түрүүнд мэдэж үүрэг амьлуулна. Үгүй би өөрөө хин. Чи юу? Чи ичний эрдэмтэн битгий хэл докторч биш бидтэй. Мэднэ. Одоогор би бол ердөө л танай эмнэлгийн хуучин харуул бас өвчтөн. Гэхдээ тэр хоргондох ногоон шингэн зөвхөн ёр бусын чадварыг хөгжүүлээ зогсохгүй. Бүр шинэ авиас бэлгийг нээдэг гэдгийг та харж байна. Зүгээр л ирээдүйн зураг зурдаг охин одоо тэр зургандаа бүхэл бүтэн мөнхийн усны томьёог шингээсэн байна шүү дээ. За. Тэгвэл надад хэрэгтэй бүхнээ хэл. Ноён хатаа миний хэлсэн бүх зүйлийг цуглуулахын тулд бүтэн 1 сар зарцуулсан. Харин би тэр үед өдөр болгон өнөөх эмчилгээ хийлгэж байлаа. Аль хэдийн хэргийг нь гаргачихсан ч гэсэн удахгүй болох эцсийн шийдвэрлэх мөч хүртэл би чадах хэрээрээ хүч чадлаа нэмэх хэрэгтэй гэж бодсон юм. Үүрээгийн хоолой хүртэл хэрэггүй гэж хэлж байсан л хэдийгээр би түн шиг ирээдүйг харддаггүй ч гэлээ насгүй болж байгаагаа зүн совингоор ойлгож байсан юм. Гэхдээ түүнтэйгээ хамт энэ бүхнийг даваад гарчихвал мөнхийн усны ачаар амар сайхандаа жаргаж болно гэж найдсан.
Тэгсээр эцэст нэг юм. Тэр өдөр ирлээ. Хуурамч имлэгийн жинхэнэ лабораторид урд хизээж сонсож байгаагүй ховор бодисуудаар мөнхийн ус гаргаж авах ажилд орвоо. Мэдээж бүхэл амьдралын минь туршид надад хизээж шин бодис гаргаж авах хэмжээний химийн чадвар байгаагүй ч тэр ногоон шингэн надад үнэхээр л шинэ авиасыг бэлгэлсэн юм. Хэд хоног ноцолцоор арай ихэн шингэн гаргаж авсны дараа жинхэнэ үүрээгийн цогцыг эмнэлгийн орон дээр хэвтүүлэн яг л комонд орсон өвчтөн шиг зүрхний цохилт болон даралт хэмжих дэлгэцтэй холбов. 4 жилийн өмнө үгсэн гэдгийг нь өөрийн биеэр баталсан өнөөх хятад эмч тэнд байлдсан бөгөөд ихэд гайхсан байгаа царайнаас нь илт. Ноён хата. За тэгээд наад 100 грамч хүрэхгүй цэнхэр шингэнийг чинь яаж хэрэгэлдэг юм бэ? Хэмээн асуув. Үнэхээр миний гарт олон хоногийн минь хөдөлмөр шингээ зогсохгүй. Цаашид амьдрах байсан нэг насны амьдралаа хүртэл золиослон байж хийсэн шилтэй цэнхэр шингэн байл. Би зүгээр л тарихад болно. Гэснэ шилэн савнаас цэнхэр шингэнийг талыг нь тариураар сарж авлаа. Ноён хата. Бүгдийг нь хэрэглэхгүй байсан юм уу? Хэмээн асуусан да би. 100 грамм болоо 2 хүний тун гэж хэлснэ тариурыг өөрийн цогцсон тарил. Үүнийг харж байсан хятад эмч. Хаяа. Байжа боломгүй юм аа. Нада хүүхэн чинь зүрхэн цохилгоо болоод 4 жил болж байна. Зүрх цохилохгүй байна гэдэг цусаа урсахгүй гэсэн үг. Харин тарураар хийдэг ямар ч балтмал судсаар урсах цуснд холилдож баажлаа. Би тархин чингэх учиртая. Чи ямар новшоо яриад байгаа юм ба? Хэмээн асуув. Тэгтэл миний хийсэн цэнхэр шингэн бүсгүй цогцсныхан судас дотроос цэнхэр өнгөөр гэрэлтэж яг энэ мөчөд дэлгэцэн дээр шулуун зураасанд хурц өнцөг бүхий долгионууд нэг нэгээрээ орж ирэн дүг түг гих чимээ дуулдаж эхлэхэн тэр. Энэ удаа бүр ноён хатан хүртэл гайхсандаа үгч дуугарч чадахгүй бүсгүй цогц руу ширтэж байга. Хятад эмч. Эне чина зүгээр л цогцос шода. Тохоромжа бороо заагаад байгаа юм бошоо. Гэвэл ноён хатан. Үгүй. Энэ одоо цогцос биш болсон. Амьсгалж байна. Харалта. Гэвэл бүсгүй цээж нэрэл дээшээ доошоо төвхөлдсөн хөдөлж байв. Тэнд байсан бүх хүмүүс бүр би хүртэл гайхсан даач үг дуурч чадахгүй алмаарч бүгд бүсгүй амьсгалж буй гэлтгэх дээшээ доошоо төвхөлдсөн байгаа цээж рүү хараага ойртуул. Тэгтэл бүсгүй гинэтхэн цочин өндиж усанд живээд ухаан орсон хүн мэт хүн дээр амьсгаад эхлэв. Нүдэн дээр нь яахын аргагүй үгсэн хүн эргэж амилсан тул бид бүгд өөрсдийн эрэхгүй цочин хаш гаралтлаа. Дараа нь би жинхэнэ үүрээгийн хазар дээр гараа тавьж. Хөх. Энэ үнэхэр чи гэж юу? Хэмээн асуувал үүрээ. Харин чи орших байх нь. Сансныг бодвол царайлаг юм гэж. Хэмээн хэлснээр намайг тэвэрлээ. Хятад эмч. Хаяа. Байж боломгүй юм аа. Яажа. Үхэлэ болоо. Бүх амьд биетийн ховд төгсгөл байх ёстой. Гэвэл үүрээ. Миний харсан ирээдүйд үхлийн жинхэнэ шалтгааныг олсон. Үхэл бол өвчин. Гэхэн тэр. Хятад эмч. Овчин гана. Гэвэл жинхэнэ үүрээ. Амьд биет ямар ч тохиолдолд өөрийгөө нөхөн сэргээсээр байх ёстой. Эс болтлоо задарсан ч гэсэн даанч одоогор бидний бие жаахан гэмтэж эсвэл энгийн нэг өвчин тусахын төдийдэл энэ нөхөн сэргээл зогсчихдаг. Үүнийг л бид үхэл гэж нэрлэдэг. Харин энэ шингэн тэр нөхөн сэргээлтийг дахин эхлүүлж мөн хизээч зогсошгүй болгож байгаа юм. Гэж хэлснэ яагаад ч юм гараа эмчийн зүг чиглэл үйлдэл шууд бол хятад эмчийн цагаан хоол ямар нэг үл үзэгдэх хүчинд захирагдж хүзүүнээсээ суураад гараад ирхэн дээрээ. Хөөхий хятад эмч хүзүүгээ барьсаар унахад тэнд байсан цагаан хувцастай хамгаалагчд буюу цэргүүд цочирдон бууга үүрээгийн зүг чиглүүлээд галлаж эхэлвэ. Тэгтэл тэдгээр цэргүүд ч гэсэн үл үзэгдэх хүчинд өртөж бүгднгийнх нь толгой нэгэн зэрэг тасран унав. Ганцаархнаа амьд үлдсэн ноён хатан үнэхээр сандарсан бололтой.
Чичнэ яаж байна? Хэмээн асуувал эмчийн цусанд будагдсан жинхэнэ үүрэ. Нэгдүгürt тэр эхэлж намайг алсан. Энэ бол зүгээр л өшөө авалт. Хоёрдугаарт чи жинхэнэ хадаан биш. Гуравдугаарт туршилт амжилттай болмогц наад буутай цэргүүд чинь бид хоёрыг цааш нь харуулах байсан биз. Харин би өрсөж өглөө. Гэж хэлснэ. Ноён хадааны хоол ойгч бас өнөөх үл үзэгдэх хүчээрээ суглаад гаргаад ирвэ. Гэхдээ үхэхдээ түүний бие нэгэн хорч хүрээгүй. Жаахан охины биед хувиллаа. Тэр зүсээ хувилгагч байжээ. Хөөрхий охины цогц руу хорсолтойгоор ширтэн зогсох үүрэ. Үүнийг миний хайртай залуутай унтсны чинь төлөө. Энд ч бас өшөө авалт. Хэмээн хэл. Энэ мөчийг хүртэл зочирдсондоо юу ч хийж чадахгүй байсан би одоо л сих орж. Юу болоод байна? Хэмээн асуувал үүрэ зэвүү муухайгаар инээмсэглэж. Ирээдүйгээс мөнх насны томьёог авчирснаас гадна өөр зүйлч авчирсан шүү. Гэж хэлснэ. Өнөөх цэнхэр шингэндээ шилийг үл үзэгдэх хүчээр агаарт хөвөлсөр миний урд аваачаад. За наадхыга хурдан тар. Үгүй бол чи үхэн шүү. Гэснэ хинт ч юм хандж. Одоо ч намайг туршилтанд оруулсаар байгаа юм биш биз? Оршихыг мөнхийн усыг уйлдэж байхад чи мэдээж бүхний камерт буулгасан байх ёстой. Одоо харин үр дүнг нь батлахын тулд намайг хэр хүчтэй болсныг бичиж авч байгаа байх нь. Тэгж байж бараага үнд хүргэн шүү дээ. Тийм үү? Тэгвэл хүсснээр чинь харгислаад өгье л. Хэмээн хэлвэл энэ үед цагаан хоолойгоор жинхэнэ ноён хадааны үгс сонсогдож. Тэгвэл сайн байна. Би үнэхээр мөнхийн усны хүч чадлыг үзмээр байна. Хуурамч ажилтан болон өвчтнүүд. Тэгээд мэдээж наад цэргүүд чинь бүгд чинийх. Дуртая зоогл. Чаддгийн бол шүү дээ. Гэснэ цэргүүдтэй тушааж. Наад хоёрыгоо устга. Хэмээвэл хаалгаар өөр буутай хамгаалагчид орж ирээд бүгд үүрээ рүү зогсоо зайгүй галлаж эхэлвэ. Үүрээ яасан ч үгүй. Сум хэдий биеийг нь нүхлэх боловч харин бие нүхлэгдснээс ээж хурдан эдгэрч байх нь тэр. Тэгснэ үүрээ мөн л юу ч биш мэт тэр цэргүүдийн толгойг тастаж орхиод. Эндээс гармаар байгаа бол намайг дагаад алах гэлээ. Үүнээс цааш миний харсан зүйл бол зөвхөн цус асгар уулсан тулаан байсан. Биш ээ. Цэргүүд болон үүрээ хоёрын хоорондох тулаан биш. Харин хүнээс дээд оршихгүй хэрхэн игэл дорд хүмүүн төрөлтнийг хүйс тэмтэрч байгаа аимшигтай дүр зураг байл. Үүрээ надтай хамт эмнэлгийн үүд хүртэл алхахдаа тэнд байсан надаас бусад бүх амьд биетийг хядаж дуусгав. Тэгээд гарах гэтэл хичнээн хичээгээд чадсангүй. Үүрээ үл үзэгдэх хүчээр хэд хэдэн удаа ханыг цөмлөх гэж үзтэл цемент нь хохорч цаанаас нь цул металл гарч ирхэн тэрэ. Тэр эмнэлгийн хаалга хан гээд тэр чихтэй бат бөх цутгамал төмөр ажи. Ноён хадаан ахиад цагаан хоолойгоор. Би эмнэлгийг анхнаасаа юр бусын чадвартай хүмүүсийг хорих гэж барьсан. Хяналт алдагдвал доторх бүх зүйлтэй нь хамт устгах нэмэлт зүйлийг ч бодож олсон. За баяртай. Өнгөрсөн хугацаанд хамт хөгжилтэй л байлаа. Хэмээн хэлснийхэн дөнгөж дараа аимшигт дэлбэрэлт болж эмнэлэг дотор байсан бүх зүйлийг хумхын тоос болголоо. Ноён хадаан хаан ихтэй нэгэн ойвсын өрөөнөөс ноутбукээр бичлэг үзэж байв. Тэр бичлэгэн дээр цэргүүд ахлагчийн командын доор өнөөх эмнэлгийн хаалгаар орж байваа. Эмнэлэг дотор зөвхөн үнс нормал үлджээ. Юу ч алга. Үүнийг харсан ноён хадаан. Ингээд бүх зүйл сэтгэжлэн бүтэл. Хэмээн хэлтэл яг ардаас нь үүрэгийн хоолой сонсогдож. Чи ийм зүйлдэл найдаад тэгж бардам дуугараад байж л тийм үү? Гэхэд ноён хадаан цочин эргэн хараад. Новш гэж. Энэ газар чинь тэр эмнэлгээс хэдэн мянган километрийн зайтай шүү дээ. Хэмээн хашгирах шахам хэлбэл үүрэ. Яасан? Чи мөнхийн усны хүч чадлыг үзмээр байна гэ бицтэй.
Одоо харин би энд бүхнийг дуусгахаар ирлээ. Чи зөвхөн наад ноутбукн дээл мөнхийн усны томьёог хадгалсныг би мэдчихэв. Чамайг өөртөө л итгэдгийг мэддэг болохоор тэгэхээр чамайг бас наад ноутбукийг ч устгах чухал. Эцэст нэг юм энэ бүх хараал эдсэн зүйлс дуусан тийм үү? Гэж хэлээд гараа даллаж орхитол ноён хадааны толгой тасарч бас ноутбукнч элс хийсэх мэт сарнин алга болох нь тэр. Энэ бүхнийг эхнээс нь дуустал ажиглаж зогссон би. Чи яг юу юм бэ? Хэмээн асуувал бүсгүй. Намайг үүрэ гэдэг. Одоо хоёулаа аз жаргалтай амьдрах болно. Үрт гэж хэлээд инээмсгэлээ. Төгсөв.